За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ подкастыг сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Мета подкастын маань 2 дугаар дугаар инхүү эхэлж байна. За энэ удаагийн дугаарт болохоор ямар сэдвийн талаар ярилцах вэ гэхлээр сэтгэл зүйч болон ментор коуч нарын хоорондын ялгааг ерөөхдөө гаргах зорилготой. За тийм ч учраас өнөөдөр 2 зочинтой оролцож байгаа энэ подкаст маань. За тэгээд зочдтойгоо өөрсдөө танилцуулах тий. За сайн байна уу? Юуны өмнө бас Мета подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өглөө өдөр орой мэндийг хүргэе. За тэгээд намайг Нуруу Сумбгийн гас гэдэг. За төрийн удирдлагын доктор тийм юм байгаа. За Мета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Пүрвсрэн оролцож байна. За шинэхэн зочинтой яг подкастынхаа ерөнхий ингээд зорилго чигийг ерөөхдөө танилцуулах юм бол Мета подкаст маань нийгэмд ерөөхдөө хүмүүсүүдийн ашигладагч болсон юм уу ерөөхдөө тийм хөвшмөл ойлголтууд болон тийм буруу ойлголтуудыг ерөөхдөө ингээд засах зорилготой. Илүү шинжлэх ухаанчаар зөв ойлголтыг аль болох хүргэе гэсэн тийм зорилготой. За тийм ч учраас ерөөхдөө би ингээд холбогдуулаад шууд хамгийн ихний асуултад тавьчих л да. Би болохоор ингээд хүмүүсүүдийг ер нь ажигладаг. Ажиглахтаа болохоор хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхлээр сэтгэл зүйчнэр болохоор ингээд зөвлөгөө өгөх юм шиг ярьдаг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр ингээд чи одоо ямар асуудалтай байна? Наад асуудал тэр чинь ингэж ажиллах хэрэгтэй гэдэг ч юм уу. Яг одоо чи энийг хийх хэрэгтэй. За тэгвэл энийг хийгээд үз. Тэгсний дараа үр дүн гарах нууч гэдэг юм уу. Яг бүр яг намайг ингээд яг бөөцөлөө тийм ээ. Яг хийх үйлдэл болохныг нь хэлэх юм шиг яг тэгж боддог байхгүй. Би ч гэсэн яг үндэ тэгж боддог гэсэн. Яг сэтгэл зүйн зөвлөгөө гэхлээр ингээд амар гоё ингээд цагаан уран дотор тийм. Яг ингээд хүн ингээд өөдөөс хараас очихсан тийм. Миний асуудлыг сонслоо. Надад гарцыг хайж өгнө. Тим хүн гэж ерөөхдөө боддог гэсэн байна. За тэгээд хамгийн анхны асуулт болохоор сэтгэл зүйч Пүрвсрэнээс асууя гэж бодож байна. За тэгээд сэтгэл зүйч хүн гэж яг юу юм бэ? Яг юу хийдэг хүн юм бэ гэдэг талаар асууя. Сэтгэл зүйч хүн гэдэг бол шинжлэх ухаанч талаас нь хүний оюун бодол, биеийн хилэмж тэгээд мэдээж сэтгэл доторх буюу тэр ухамсаргууд болж байгаа үйл явцыг задлан шинжилж. Яг тэгэхээр бид нар өөрсдөө хүмүүсүүд маань өөрөө өөрийнхөө бөөр хаана байдгийг мэддэг боловч бөөрийн үйл ажиллагаа яг юу болдог вэ гэдгийг мэддэггүйтэй ижилхэн өөрсдийнхөө бодол, оюун санаа, дээрэс нь тэр үйл ухамсарт юу болж байгаа вэ гэдэг сэтгэл зүйн одоо бүх хөдөлгөөнүүдийг тэр болго мэдээд идэггүй. Ямар үүрэгтэй, ямар зохицуулт хийгддэг вэ гэдгийг мэдээд идэггүй. Хаана би тэр зүйлийг буруу ойлгосноос болоод эсвэл түүнийг боловсруулж зохицуултыг нь хийгээгүйгээс болоод надад сэтгэл зүйн асуудал тулгараад байгааг мэддэггүй гэмээр юм уу? Тэгвэл тэрийг нь бидний хувьд яадаг вэ гэхээр мэрэгжлийн эмчэд үзүүлж байгаа юм шиг ирээд за миний бөөр ингээ өвдөөд гингут нөө бөөрийн шинжилээд ингээд бөөрөнд чи ийм юм дутагдсан байна. Та сүүлийн үед жоохон дараад байна уу ингээд байна уу гэдгийг нь тайлбарлаж хэлээд тэгээд та өөрөө энэ дээр яагаад өвдсөн гэж бодож гин гэдэг гаргалгаануудыг өөр нь гаргуулахыг зорддог. Дээрэс нь нөгөө нэг сэтгэл хөдлөлт болж байгаа, сэтгэл зүйд болж байгаа бүх асуудлуудаа өөрөө задлан шийдэмжлэх одоо процессыг хийлгэж сургадаг гэмээр юм уу? Тийм замналыг сонгодог. Тийм болохоор бид нар бол нөгөө нэг тэрийг тэгж энийг ингэж хий гэж хэлдэггүй. Одоо шууд ийм бэлэн зүйлийг өгдөхгүй. Тухайн хүн өөрөө яах вэ? Би уурлахтаа ер нь би яадгийн гэдэг өнцгөөс өөрөө өөртөө танилцдаг замналд бид нар одоо тайлбар тавьж явж идэг орчуулагч нар шиг тийм хүмүүс гэж хэлж болно гэсэн. За тэгвэл коучинг гэж яг юу вэ таны? Коучинг болон ментор гэж хүн яг юу юм бэ? Яг юу хийдэг юм бэ, тийм ээ? За одоо ингээд бид нар бүх хүн ухаалаг гар утастай тийм ээ. Тэгээ ухаалаг гар утсыг тэр бид нар одоо өөртөө хэрэгтэй шинэ мэдээлэл авахаас илүүтэйгээр бусад хүмүүс юу хийж байна вэ гэдэг тал дээр илүү их ач холбогдол болсон юм шиг байна. Тэгэхээр анх интернет одоо бий болоод мэдээллийг хаах байсан. Тэгээ үүний дараа мэдээлэл хаагаад сонин сайхан юу болж байна гэж хардаг байсан. Дараа нь мэдээлэл хаахаа болоод мэдрэмжээ хуваалцдаг болсон. Мэдрэмж энэ өөрөөр хэлэх юм бол нөгөө story тэ хүмүүсийн story. Тэр танаа найз чи аялж ивэл та бас аялах юм шиг, тэ аялмаар ч юм шиг мэдрэмж авна. Гой кофе сууж байгаа бол энэ хаана үт юм бол би ч гэсэн очих юмсан. Нэрээ кофе уумар ч юм уу гэдэг. Энэ одоо нөгөө мэдрэмжийг авдаг болсон үе. Тэгэхээр ухаалаг гар утастай хүн болгоо ингэж үзэхээр
магадгүй танаас илүү царайлаг, танаас илүү амжилттай нэг хүн гарч ирэл яг ч юм таны амьдралыг нэг заагаад эхэлдэг шүү дээ. Өөртөө ментор, коуч гэд нэрлсэн хүмүүс гарч ирэл ингэх ёстой, амжилттай хүний хэдэн дадал тийм юм гэдэг тий. Тэгээ өнөөдөр коучинг талаар ярихын тулд заавал менторыг бас ярих хэрэгтэй бол. Тэгээд бас мэдээж юм мундаг сэтгэл зүйч байгаа учраас энэ гурван ялгаа юу юм бэ гэдгийг одоо подкаст сонсож байгаа хүмүүст тайлбарлуул илүү одоо өөрөө гүйцэд болов гэж бодож бэлдэж ирсэн. Тэгээ коуч гэдэг энэ үг бол хаанаас үүсэлтэй юм бэ гэхээр уул нь энэ коуч гэдэг үгийн үүсэл нь болохоор carriage буюу одоо тэрэг гэсэн одоо ийм үгнээс үүсэлтэй. Тэгээ энийг бол 16 дугаар зууны үед Унгарийн одоо коучи буюу тэрэг гэдэг үгээс үүссэн гэж үзэж байгаа. Тэгээд энэ бол одоо нэг зүйлийг Агаас Б цэгт хүргэх буюу хүнийг одоо зорьсон газар нь хүргэдэг гэдэг ийм утга агуулгаар бол үүссэн. За ингээд 19 дугаар зууны үед болохоор Англид болохоор яг academic coach гэж гарч ирсэн. Тэгээд academic coach юу гэж эхэлсэн бэ гэхээр нөгөө хүмүүсийг шалгалтанд бэлддэг тийм сургагч багш нар байсан. За тэгээд одоо спортын хуслыг бас дагаад 1800 оноос эхлээд одоо Америк Англид бол спортын коучуд айгүй олон гарч ирсэн. Тэгээд коуч гэдэг хүн бол зөвхөн одоо нөгөө техник арга зүйн зөвлөгөөхөөс илүүгээр одоо хүний сэтгэл зүй, тэгээ урам зориг, зорилгын талаар одоо тэр газар хүргэдэг хүнийг бол коуч гэж нэрлэдэг юм аа. Тэгээд яг хөө коучийн загалмаас эцэг гэх юм уу одоо энэ коуч гэдэг зүйлийг хамгийн их тодруулсан зүйл бол одоо Тимоти Галвей гэдэг хүн 1974 онд болохоор The Inner Game of Tennis гэдэг одоо ном бичсэн. Тэгээ теннисний коуч хүн. Тэгээ энэ бол нөгөө нэг спортын талаар биш илүү нөгөө дотоод inner game буюу дотоод тоглоом гэдэг утгаас энэ номыг бичсэн. Энэ бол яг энэ коучинг гэдэг энэ одоо индустрид бол хамгийн одоо чухал одоо ном гэж үздэг. Тэгээ энэний дараа бол 1992 онд John Whitmore гэж хүн бол одоо coaching for performance дээр бол grow модель буюу өсөлтийн моделийн загварыг авах гаргаж ирсэн. Тэгэхээр коуч гэдэг энэ ойлголт бол яг л нэг хүнийг Агаас Б цэгт хүргэдэг буюу хүний потенциалыг одоо илүү одоо дараагийн шатнд гаргадаг хүнийг бол коуч гэж хэлдэг. Тэгээд Монголд бас айгүй олон коучтэй болцсон юм байна. Тэгээд сүүлийн үед бас саяхан бас Амарчингийн подкастн дээр Око коуч орсон байлээ. Одоо уус нэрний хард коуч гэж тавьдаг болсон юм байна. Номин коуч гэж байд юм байна. Туяа коуч гэж байд юм байна. Бас дандаа гадаад дэх амьдардаг хүмүүс учраас бас тэндээсээ монголчууд нэлээд олон коуч өгч заах юм байна. Тэгээ ер нь бол коуч гэдэг ойлголт бол ийм л утгатай л да. Нэлээд сүүлийн үед тэгвэл үүссэн индастри юм ба шүү дээ. 1974 он гэдэг чинь нэлээд сүүлийн үед үүссэн байх нь тийм ээ. За тэгвэл яг сүүлийн нэг асуух асуултанд бараг хариулаа явуучих л да. Одоо Монголд одоо энэ хоёр чиглэл маань одоо хэр хэмжээнд хөгжиж байгаа вэ гэдэг асуулт байсан. Дараагийн асуулт маань. Менторинг гэхдээ бас дурдчихгүй тий. Тий. Нөгөө хүмүүс коуч ментороо ерөөсөө ялахгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ ментор гэдэг ойлголт анх хизээ үүссэн бэ гэх юм бол энэ бол бас Грекийн нөгөө домог яруу найрагч нөгөө Гомерийн Одиссей гэдэг зүйл дээр анх гардаг байхгүй. Одиссей хаан бол Троягийн дайнд явахдаа хүү Телемахуса бол найз ментор гэдэг хүнд үлдээдэг байхгүй. Ментор гэдэг нэртэй хүнд. Тэгээ ментор гэдэг нь юу юм бэ гэхээр зөвлөх, сургах, хүмүүжүүлэгч, амьдралын туршлагатай хүн гэдэг. Одоо энэ зүйл анх ингээ гарсан. Тэгээ 17-аас 18 дугаар зууны үед Европт бол боловсрол шашны одоо зүйлд энэ ментор гэдэг хэтлэг бол нэлээд гарч ирсэн зүйл. Тэгээд 1960-аас 70 оны үед бол Америкийн корпорацийн түвшинд бол менторинг програм бол нэлээд дэлгэрсэн. Тэгээд яг Fortune 500 компаниудын 71% нь бол ийм ямар нэгэн executive coaching програм бол байдгаа гэж үздэг юм лээ. Тэгээд коуч одоо юу хоёрыг ментор хоёрыг харьцуулах юм бол ментор бол илүү нөгөө туршлагатай хүмүүс энийг заадаг. Тэгээ энэний одоо хамгийн том төлөөлөл юм бол одоо Сократ байна шүү дээ тий. Сократ, Платон, Аристотель гэдэг. Тэгээд энд бол юу сурах талаар биш хэрхэн сэтгэх талаар одоо үлгэрсэн гэж үздэг ментороос. За Нельсон Мандела бас хэлсэн байдаг. За Мохаммед Ганди бол миний сэтгэл итгэл үнэмшлийн ментор юм аа гэж хэлсэн байдаг. Тэгээ Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг болохоор бас Стив Джобсыг би бол тэр хүнээс компани соёл зорилгын талаар бол маш их зүйлийг сурсан. Тэр бол миний ментор юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө манайхан зарим нь бол хажууд нь сурдаг, зарим нь бол нөгөө надад тэр багш байгаа гэдэг шиг бас тэр хүний амьдралын замналыг харж сурдаг.
Энэ бол тэгэхээр ментор коуч хоёр л нэлээ одоо зөрүүтэй ойлголттой. За тэгвэл сэтгэл зүйчийн маань хувьд одоо сэтгэл судлалын салбар Монголд ерөөхдөө яаж хөгжиж байгаа? Хэр хөгжиж явж байгаа? Таны бодлоор. Миний хувьд бол юу гэж хардаг вэ гэхээр яг бид нар өөрсдийнхөө үүх түүхийг харах юм бол бид нар маш сайн дотоод хүчтэй өөрсдөө маш сайн мэддэг үндэстэн гэж би бол хэлнэ. Яагаад гэхээр бид нарын мэддэг ганц Чингис хаан гэдэг хүнийг л бид нар амар мундаг дотоод сэтгэл зүгээ удирдах чаддаг, бусдын сэтгэлийг удирдах чаддаг хүн гэж хардаг шүү дээ. Гэтэл энэ хүнээс өмнө түүний аав ээж нь хүртэл маш мундаг одоо сэтгэл зүгээ удирдах чаддаг, юу болдог, хүний сэтгэл зүйд юу байдаг вэ гэдгийг мэддэг хүмүүс байсан юм шиг санагддаг. Зөвхөн энэ маань зүгээр нөгөө илэрхийлэмж хэлбрээр аваад үзэх юм бол дотоод хөгжил хэлбрээр нь ярих юм бол биднэрт аль хэзээ байсан зүйл гэж хэлж болно. Харин илэрхийлэмж хэлбэр буюу энэ дотоод хөгжлийгөө бид нар гадаад ертөнцийн яаж илэрхийлж гаргах юм, яаж түүнийг одоо баримтжуулахын гэдэг дээр аваад үзэх юм бол энийг бол Европод бол анх гаргасан нь бол үнэ. Тэрийг одоо хэмжиж лабораторитой болгох гэдэг юм уу те. Ийм байдлаар бол гаргаж ирсэн нь бол үнэн. Бид нар одоогийн түвшинд юун дунд явж байгаа вэ гэхээр хоёр одоо хөгжлийн дунд явж байгаа хэлбэр гэмээр юм уу? Жишээ нь бид нар өөрсдийн дотоод сэтгэл хөдлөлийг хэрхэн яаж одоо удирдах вэ? Тэрийг бид нар яаж мэдэрдэг вэ гэдэг үзэх. Бид нар бол дотоод мэдрэмжийг бол маш сайн мэдэрдэг хүмүүс байгаа. Тэр эмпати чадвар бол үнэхээр мундаг. Гэхдээ эмпати байгаа гэдгийг хэрхэн яаж илэрхийлж түүнийг яг одоогийн шинжлэх ухаанч хэлбэр рүү шилжүүлэх вэ гэдэг дээр бол бид нар дөнгөж хөгжингүү дээр явж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр одоо бид нарын хувьд нэг дотоод хэсэг яригадаад байна, нэг гадаад хэсэг яригадаад байна тий. Тэгэхээр миний хувьд болохоор сэтгэл зүйн хөгжлийн хувьд мэдээж одоо шинжлэх ухаанд суурилсан гэдэг орчин үеийн ийм стандарт яригдж байгаа учраас бидний хөгжил бол тийм сайн биш байгаа. Яг үннийг хэлэхэд сэтгэл зүйч нар хэтэрхий олон болж байна. Тэгээ гол юм нь юу вэ гэхээр яг ямар онолоор яаж явах вэ гэдэг салбаруудаа энэ одоо 2010 оноос хойш л илүү сайн ойлгоцгоож байна. Тэрнээс өмнө бол дан ийм ерөнхий сэтгэл судлалаар бол хөгжсөн гэж би хараад байгаа. 2010 оноос хойш бол эн чинь салбарлж хөгжих ёстой байна гэдэг шат руу ороод одоо орчин үеийн залуучууд бүр мундаг болж байна. Гадаад дотоодод суралцаж ирсэн бүр мундаг мэрэгжилтэн сэтгэл зүйчнэр бол одоо их нутагтаа буцаж ирж байгаа ийм үе гэж би хараад байгаа. Тэгээ мэдээж энийг чинь одоо мундаг хүний нөөц ирж байгаа ч гэсэн түүнийг хүлээж авах хөрс хэрэгтэй байгаа. Тэр хөрс нь юу вэ гэхээр мэдээж олон нийт. Олон нийт өөрсдөө сэтгэл зүйн боловсралтай болох хэрэгцээ нь бол ихсцэн явж байгаа. Тэгээд маш олон мэдээллийн дунд явхаар манай монголчууд маань өөрсдөө бас төрж ихийг үгүйсэхгүй. Гисэн хэдий ч гэсэн биднэрт бас нөгөө соёл нь байгаа учраас өөрийнхөө сэтгэл зүй рүү ороход маш дөхөм тийм ард түмэн юм болов уу гэж би хараад байгаа шүү дээ. Тийм болохоор бүх нийтээрээ л ерөн сэтгэл зүй гэх ярьж байна. Ялангуяа ковидын дараа дэлхийн нийт бөөндөө mental health-ийн талаар бол ярьж байна. Энэ бол их чухал одоо бас тэмдэглэл шүү дээ. Хүн одоо ганцхан бодол тарих биенээс бүтээгүй тэр цаана мэдрэмж сэтгэл зүй гэж байдаг гэдгийг харуулсан тийм он жилүүд байлаа л гэж ойлгоод байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн түүний араас явж байна. Гол юм нь шинжлэх ухаанчаар хэрхэн яаж хандах вэ гэдэг суурь хэлбэр дээрээ илэрхийлэмжээ хөгжүүлж л яваа. Тийм орчин, тийм үе дээр цаг үе дээр явж гинүү да гэж харж байгаа. Тэгээд мэдээж ийм байх үед чинь одоо харъя л да маш олон мундаг муу одоо гихчлэн сэтгэл зүйчнэр их гарч ирнэ. Яг тэгвэл нэг салбар хөгжих гэж байгаа учраас нэг салбар өөрөө шинжлэх ухаанч байдлаар хөгжих гэж байгаа учраас сайн муу гэх олон төрлийн сэтгэл зүйчнэр бол гарч ирнэ. Борооны дараах муу гэдэг шиг тий. Гисэн хэдий ч энэ нь юу вэ гэхээр салбар хөгжөхөд их чухлаа. Түүнийг одоо шууд Европууд шиг ингээл тэгшлээл тий одоо стандарт бариад ийм хүнийг л сэтгэл зүйч, тийм хүнийг л сэтгэл зүйч гин гэхэд бас хэцүү. Ягаад гэхээр хүний нөөцийн хувьд бид нар өөрсдөө хожуу хөгжсөн тийм хүний нөөцийн бодлоготой явж байгаа учраас
шууд сайн муу гэдгээр нь шууд тэгшлээ тавьчих нь бас хэцүү. Тэгээ дөнгөж ургаж ядж байгаа өвсийг бид нар шууд гаргаж ирснээ өвс таригчаар явуучих юм бол тэр дунд чинь ямар нь сайн байсан ямар нь муу байсан гэдгийг мэдхийн аргагүй. Тэгэхээр бид нар магадгүй сайнтай муутай бүх цаг үе он цагуудыг одоо үдчихэж байгаа юм болов уу? Үдчихэж байгаа биш бүр яг тэр цаг үе дээр явж байгаа юм болов уу гэж бодож байна. Яг л баг дараагийн асуултууд нь маань ороод хариултаа хэлээд байна шүү. За одоо болохоор юу гэж асуух гэж байна гэхээр коучээс асуух гэж байна. Яг ямар хүнийг коуч ментор гэх юм бэ? Сая та бас ярьлаа те. Нэрнийхээ араас ингээ коучинг гэдэг бас залгадаг болсон те. Яг ямар хүнийг коуч одоо би болохоор сэтгэл судлалтай илүү ойр болохоор мэдээд байгаа байхгүй яа. Сэтгэл судлал мэрэгчлэр ингээ 4 жилийн хугацаа ихтэй сургуульд сураад өгсдөг тийм ээ. Коучинг менторингээр тэгээс сургуульд өгсдөггүй тийм боломж байд юм уу? За тэгээ ямар хүнийг яг коуч, ментор гэж хэлэх юм бэ? Нэг тийм зааглах ч юм уу, тийм шаардлага ч юм уу байдаг уу? Тэр талаас. Яг ямар ч хүн өөрийгөө коуч, ментор гэж нэрлэж болно л доо. Мэдээж одоо тэр хүнд бусдад заах тийм туршлага байж болно. Мэдлэг байж болно. Тэрийг бол бас үгүйсгэж болохгүй. Яг олон улсын байгууллагууд болвол одоо ICF гэж байдаг International Coaching Federation гэдэг энэ бол 1995 онд үүссэн байгууллага. За European Mentor and Coaching Council гэж байдаг 1992 онд үүссэн. The Association for Coaching гэдэг бас 2002 онд үүссэн олон улсын байгууллага байдаг. Тэгээд эдгээр бол сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр ийм олон ийм одоо нөгөө богино хугацааны сертификаттай сургалт явуулаад тэгээд энд хамрагдсан хүмүүст бол ерөнхийдөө certified гэсэн одоо тийм одоо манай юг ингээд төгссөн гэдэг байгаа. Яг одоогор бол Ivy League-ийн их сургуулиудад бол яг ментор коучинг одоо албан ёсны зэрэг дэгрee өгсөн бол нэг ч хөтөлбөр байхгүй байгаа. Гэхдээ мэдээж нөгөө бизнесийн сургуулиуд болвол хөвчлэн одоо ийм сертификат өгөх юм уу эсвэл яг эдний чиглэлийн бол хичээл байгаа. Энэ бол яг тусдаа ингээд салбар шинжилгээ ухаан болоод хөгжөөд бие даасан ингээд явахгүй байгаа. За ментор гэдэг бол одоо бас цааг нь нэлээд гараад байна ашгүй сүүлийн үед. Одоо ер нь бол ингээд байгууллага дээр бол шинэ ажилтныг бол заавал нэг чиглүүлдэг хүн байдаг. Тэр бол өөрийгөө ментор гэж нэрлэгээгүй. Одоо тэр байгууллагт байгаа тэр шинэ ажилтны бол ментор юм аа. Ягаад тэгэхээр тэр ментор бол залуу ажилчдад байгууллагт ороод одоо гарших хугацаанд одоо өөрийнхөө туршлагаас хуваалцаж байгаа тэр хүмүүс. Тэгэхээр тэр хүн өөрийгөө ментор гэж нэрлсэн ч болно, мэдлэггүй ч гэж болно. Гэхдээ энэ бол албан ёсоор ментор юм аа. За коучинг гэдэг бол яг үндэ бол яг ингээд өөрийнхөө туршлагыг ярихаас илүүгээр одоо тухайн хүний тэр сэтгэл дотор байгаа зүйлийг буюу тухайн хүний тэр одоо потенциалыг одоо ингээд чөлөөлөөд тэгээ тухайн хүнийг өөрөөр нь бодож сэтгүүлж одоо ер нь асуултаар дамжуулж гэсэн үг. Энэ хоёрын ялгаа бол ментор бол би ингэж байсан. Миний туршлагаас үзгээд юм ээ. Одоо тэгэхээр ингэх хэрэгтэй гэж зөвлөж чиглүүлдэг юм байна. Коучинг хийж байгаа хүн бол одоо тухайн хүнтэй ярилцаад өөрөөр нь шийдвэр гаргах. Одоо нэг таскыг яаж одоо тийм одоо өсөлттэй болох уу, тэрэнд яаж хүрэх үү гэдэг тал дээр бол зөвлөдөг хүн. Тэг яг хоо одоо нөгөө би их ярианыхаа ихэнд хэлсэн шүү дээ. Бид нар хүссэн ч хүссэн ч хин нэгэн бидний амьдралыг заагаад байна гэж хэлсэн тийм. Тэгээ хүмүүс өөрийгөө нэрлэхгүй байгаа ч гэсэн бусдад ингээд заагаад байгаа байхгүй. Тэгээд ер нь бол би бас өөрийгөө одоо коуч гэж нэрлээд бизнесийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй уулздаг ажлыг бол одоо сүүлийн 8 жил орчим яг ажлын хажуугаар хийж байна. Тэгээд сүүлдээ бас одоо арай сэтгэл зүйч таана шиг юм мэрэгжлийн хүмүүс биш ч гэсэн агүй олон өсвөр насны хүүхдүүдтэй уулзсан. Ээж аав нь уулзаад өгөөч бидний үгийг сонсохгүй байна гэд. Тэгээд ингэж явж байгаад би ингээд саяхнаас бүр ингээ өөрийгөө бүр одоо архимч гэж юм байна. Би бол архимч юм байна гэд бодож байгаа. Тэгээд ингээд коуч, ментор эдрийг ингээд одоо нөгөө би түрүү ингээ хэллээ шүү дээ. Байгууллага дээр өөрийгөө ментор би бол ментор хүн шүү гэж бодоогүй ч гэсэн туршлагатай менторуд бол бүх салбарт байгаа, сэтгэл зүйн салбарт байгаа. Коучинг гэд бол мэдээж энэ бол бас ингээд юмыг айгүй их туршлагатай. Тэгээ бас энэтэй энэ бол бас арга барил л та. Бас тухайн хүнд өөрөө мотивацтай, бусад хүний мотивацийг нөгөө нэг яг inner game tense гэдэг нөгөө дотоод тоглоом гэдэг чинь ер нь бол
хамгийн том өрсөлдөгч бол та өөрөө юмаа гэдгийг л тэр ном төрсөлж өгсөн, коуч төрсөлж өгсөн байхгүй. Тийм учраас ментор коуч би бас амар их ингээд бодоод би бол бизнес коуч юм байна, executive coach юм байна. За би live coach гэхээс илүүгээр энэ чиглэл дээр илүү зүгээр юм байна гэдэг өөрөө их боддог гэсэн. Тэгээд тэгсэн чинь Монголд ингээд мөнх тэмбэрэл гэдэг нэг залуу байд юм байна. Нөгөө multiplier гэдэг. Тэгсэн чинь ингээд манайхан бүгдээр үржүүлэгч гэдэг байгаа байхгүй. Тэгээ multiplier гэдэг ойлголт чи үржүүлэгч гэсэн үг биш байхгүй. Тэгээ хин нэгний потенциалыг unlock хийгээд тэгээд амар тийм growth mindset давждаг хүн энэ бүр амар сүлт гэсэн ойлголт байхгүй. 2010 оноос энэ ном гарсан байхгүй. Multiplier the how to best leader make одоо тэ everyone smarter гэдэг ном гарсан. Энээс хойш үүссэн ойлголт байхгүй multiplier гэдэг. Тэгсэн чинь ингээ хүмүүс ч өөрсдөө коуч гэж нэрлээд multiplier гэж нэрлээд идэм байна гэх. Тэгээ би ингээ бодоод за би бол яг алхимч юм байна гэдэг. Зөв дотроо болол шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ингээд одоо хүмүүс ингээ коуч менторыг ялахгүй хахад нь дахиад multiplier-ыг ойлголт орж ирээ. Дахиад бүр алхимч гэхээр магадгүй нөгөө алхимч гэдэг ном 6-д орсон гэдгийг би сая энэ номоос хараад баярлж байсан ашгүй дээ. Гэхдээ дахиад ингээд алхимч гэж юу вэ гэж ингээд ярих юм бол манифест дээр ингээл эртний гифтигээр ингээд амар болно. Гэхдээ коуч гэдэг бол бас хүн болгон өсөд хийждэг зүйл биш байхгүй би бодож. Пабд орохоор бараг л ширээ болгон дээр коуч менторуд байгаа шүү дээ. Би эндээ зөвлөлөөд. Тэгэхээр би бол яг энд зориулаад бодлын хүч гэдэг ном бичсэн. Тэгээд ер нь одоо магадгүй их зарим салбараар сэтгэл зүйн салбарт орчих магадгүй. Тэгээ хүний өссөн орчин өөр, хүний хүрээлэн байгаа орчин өөр, хүний сэтгэлгээ өөр, хүний тарих өөр гэдэг ингээд энэ чиглэлээр бичсэн. Тэгэхээр коуч гэдэг хүмүүс болвол мэдээж одоо нөгөө бакалавр, магистрийн зэрэг байхгүй ч гэсэн certified мөн бишээс илүүгээр одоо тухайн хүнд нэг тийм бусдыг бас ойлгох, бусдыг одоо тийм потенциалд хүргэж чадах тийм одоо ур чадвартай хүмүүсийг л коуч гэж хэлэх болов уу гэж бодож байна. Тэгээд сайн коуч, муу коуч гэж байхгүй хэл та. Тэгвэл яг одоо хүн ямар үе сэтгэл зүйчдэр очдөг вэ гэдэгтэй яг адилхан хүнд бас энэ ажил карьерийн талаар ярилцах хэрэгцээ байгаа. Хүн болгон амьдралдаа нөгөө нэг юм гацах мэдрэмж авдаг. Хүн болгон өсөлт тэмүүлдэг. Энэ үед бол яг одоо коуч ментор гэдэг үнтэй уулзах хэрэгтэй. Уулзчих хэрэгтэй. Тэгээд тэгвэл хүний амьдрал чинь өсөөсөөгөө бус хүнээс суралцах нь өөрөө байгалийн зам учраас тэгэхээр би коуч гэдгийг бол илүү өргөн хүрээний ойлголт шүү. Тэрнээс биш зөвхөн одоо Монголд тийм 3 топ коуч байгаа. Олон улс тэр байгаа. Тони Робинсон гэдэг ярих юм бол энэ өөр амар хязгаарлалт ойлголт болчих учраас би бол коуч гэдгийг бол бас онцгой чадвартай хүмүүс оруулах гэж бодож байна. За тэгвэл дараагийн асуулт маань гэж байгаа. За та бүхэн дээр тусдаа аль алин дээр чинь ерөөдөө ямархуу хүмүүс очих хэрэгтэй байдаг вэ? Ямархуу хүмүүс очих вэ? Одоо би жишээ нь тань дээр ингээ очиж за коучинг, ингээ коуч ингээ тий. Одоо ингээ тэгвэл яг та яг ямар хүмүүс тань дээр илүү очдог вэ? Над дээр бол би юу нэгсэн эхний хэдэн жил нөгөө нэг гүйцэтгэх захирлууд зориулсан нөгөө сургалт хийжсэн байхгүй юу нөгөө одоо Harvard Management-ийн сургагч багшаар 20 оноос хойш ажилласан. За бизнес corporate training дээр болохоор SEO branding гэдэг. Тэгээ нөгөө миний хамгийн их одоо их хүмүүст ороод исэн хүмүүс нь болохоор удирдах төвчний sales level-ийн захирлуудад ороод исэн. Тэгээд sales level-ийн захирлууд болохоор нөгөө group ангид орсон учраас тантай нэг уулзмаар байна. Би ингэж байна. Гэт нөө миний заажсан хичээлтэй холбогдуулаад зөвлөгөө аваад байсан. Тэгэхээр би би ерөөсөө бизнес executive coach юм байна гэж бодоод гүйцэтгэх захирлуудтай уулзч эхэлсэн. Нэг одоо 45 минутаас 60 минут ингээ уулзаад гэсэн. Тэгсэн чинь нөгөө бас ном бичгээ ажуур хүмүүс юу гэдсэн мэхээр Австрали дээр тогт манай хүүхдтэй нэг уулзаад өгч. Яг мэрэгжил сонголтын өмнөх үед, шилжилтийн насны үед тэгээд ингээд аав ээжийнхээ үг ерөөсөө сонсохгүй байна гэд. Тэгээд ер нь ингээ ажиглахад над тэр хоёр төрлийн нэг нь дандаа захирлууд ирж байна. Тэгээд бас хүмүүс хүүхдүүдэд уулзуулж байна. Тэгээд сүүлд бас амар сонин кейс. Ер нь одоо хүүхдүүд гадагшаа өнө гэдэг бүгд мөрөддөг болсон. Тэгсэн чинь нэг хүүхд болсон чинь бас нөө гадагшаа өнө гэдэг ерөөсөө ийш миш хайчт юм шүү дээ. Тэгээд ээжтэй нэг базаахгүй наа аваад тэгээд
одоо болохоор ингээд нөгөө нэг юмд сураад нэг жоохон онцгой газар ажиллаж байгаа. Тэгээ яах вэ гэд ирээд бас ээж нь ингээд уулзуулаад ч юм уу тийм. Тэгээ бас сүүлийн үед артистууд нэрээ 2-3 артист байгаа. Артистууд байгаа. Тэгээд нөгөө артистууд бас нөгөө компани байгуулад би бол уран бүтээлчээс илүү лейбл ингээд дахлаа явах хүн гэж байгаа учраас уулзаж ярилцж зөвлөгөө авдаг байгаа компаниуд байгаа. Компаниуд нөгөө борлуулалт төсөх. Тэгэл тийм яг нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйч шиг үйлчлэгээ гаргаагүй ч ихсэн одоо миний хамгийн их арга хийж байгаа юм. Надад бол ийм 3 төрлийн үйл ирж байгаа юм байна. C-level-ийн захирлууд, өсвөр насны хүүхдүүд, тэгээд сүүлийн үед артист. Тэдэнд яг тулгамдсан гол асуудал нь юу вэ? Ер нь амжилтанд хүрэх. Яаж амжилтанд хүрэх үү? Яаж одоо захирлуудын хувьд бол яаж хүлээн зөвшөөрөгдөх үү? Яаж менежментийн илүү сайн хийх үү? Би ерөөсөө болохгүй байна. Олон удирдах байгаа учраас ингэж байна гэдэг. Компаниуд болохоор жижиг компаниуд болохоор яаж борлуулалтаа сайн хийх үү гэдэг асуулт асууна. Өсвөр насны нөгөө хүүхдүүд болохоор яг амьдралд нь ингээ үзүүлэх амар том роль модель нь аав ээж нь биш болоод ирэхээр айгу тийм сонин юмд орт юм шиг байна л да. Нөгөө хитрхи гадаад хүмүүсийг даган дуурайгаад гэхдээ тэрнийг бодит амьдрал дээр хэрэгжихгүй учраас одоо нэг тийм төрөгдөлд ордог ч юм уу ийм л болчих шүү. Надад одоо ингэж бодогдож байгаа байхгүй. Коучинг гэдэг бас нэр томьёонд нь бас утга учир байгаад байна гэж би бодоод байгаа. Коучинг гэхээр одоо төрөл бүрийн коучинг байдаг л та ингээд одоо Voice Mongolia дээр хүртэл ингээд шүүгчдийн коуч гэж ярьдэн шүү дээ. Спортын коуч байж болж байна тий, урлагийн коуч байж болж, хөвгөний хөгжил дээр коучинг байж болж байна. Тэгэхдээ сэтгэл судлалт болохоор өөр ингээд шинжлэх ухааны илүү нэр томьёо ингээд болоод эхэлдэг тийм ээ. Psychologist, psychiatrist, psychotherapist тийм үү тий. Тэгэхээр коучинг гэдэг нь яг ингээд тухайн хүнийг хэлэх биш үйл явцыг хэлдэг юм. Үгэндээ яваад байна. ING залхацсан учраас ч юм яа чинь тэгж бодогдлоо та. Яг зөвлөлтөө түрүүний одоо нөгөө нэг ингээд мэрэгжил болоод байна шүү дээ. Сэтгэл судлал болохоор ингээд мэрэгжил болоод байна шүү дээ. Сэтгэл засалч ч юм уу те ингээд байна. Коучинг болохоор чи эн чинь зүгээр процесс байхгүй. Тэгээд бас нэг ялгаатай ойлголтууд байгаа. Менторын одоо суралцж байгаа хүн бол менти те. Коучингийн суралцж байгаа хүн болохоор клиент байхгүй. Сэтгэл зүйтэй ойролцоо. Сэтгэл зүйн клиент гэдэг үстэй клиент гэдэг. Миний мэдж байгаагаар бол сэтгэл зүйчдээр очиж байгаа хүмүүс ихэвчлэн өнгөрсөн цагийг илүү их онцолдог гэж магадгүй. Өнгөрсөн цагийн талаар одоо их ярьдаг гэж магадгүй. Ментор коуч хоёр дээр болохоор яг өнгөрсөн цаг бол нэг чухал биш байхгүй. Ерөөсөө ирээдүйн тухай л ярьдаг байхгүй. Дандаа л ирээдүйгээр онцолдог байхгүй. Тэгээд коуч чинь болохоор нөгөө нэг ингээд ярилцаад асуулт асуугаад л нөгөө нэг ингээд нөгөө потенциалын нэг гэдэг. Ер нь асуултаар дамжуулж нээх гэдэг зорилго байхгүй. Гэхдээ манай сүүлийн коуч менторуудыг ингээ харахаар нөгөө энэ хоёрын ингээ заагийг ерөөсөө гаргахгүй зүгээр шууд ингээ ментор ч юм шиг, коуч ч юм шиг, стратегч ч юм шиг ингээд яваад байгаа. За бүгдийг нь ялахгүй шүү дээ. Мультиплеерч ялахгүй хахаар чинь ойлголтууд нь шал өөр л. Тэгээ энэ ойлголтуудыг л одоо ялгах гэдэг байна шүү дээ. Энэ подкастаар ядаж нэг ойлголт өгч гээд. За тэгвэл одоо сэтгэл зүйчээс асуу. Сэтгэл зүйч төр ерөөхдөө ямар хүмүүс хөвчлэн орчд юм бэ? Очих хэрэгтэй вэ? Тийм. Ерөөхдөө нөгөө өөрийгөө олохыг, өөрийгөө хэмбэг тодорхой хэмжээнд тодорхойлох гэж ирж байгаа хүмүүсүүд л гэж хэлнэ дээ. Гол юм нь юу вэ гэхээр хүн тодорхой амьдралын нэг процесс донд явж байгаад хитрхи олон мэдээлэл гаднаас авснаас болоод дотоодох өөрийгөө алдсан байх магадлал өндөр байдаг. Юу вэ гэхээр одоо жишээ нь ертөнцийн дээр ганц үг хийдیں۔ Цорын ганц байх жишээ нь чи хийдیں гэхээр ганц те. Нэг хүмүүсүүдийг би аваачаад нэг ийм юу дээ. За чи эрэгтэй учраас та хоёр төстэй байх хэрэгтэй гингууд энэ газар аваачаад ингээд хийгээд байгаа хаар чин тэр хүн чин би эрэгтэй ч гэсэн би гэдэг онцлогоо нэг олмоор шүү дээ. Миний онцлог юу нь юу вэ? Би сэтгэл зүйдээ ямар хүн онцлогтой хүн юм. Тэгээд сэтгэл хөдлөлт гэдэг зүйлээ би яаж өөрөө менеж хийх юм? Миний дотор болж байгаа энэ олон мэдрэмжүүдийн аль нь яг миний мэдрэмж, аль нь бусдын мэдрэмж, аль нь би бусдын хүлээлтэнд орох гээд би ингэж төөрцөн гэдгийг
ялахгүйгээс болоод төрөгдөл үүссэн хүмүүсүүд ирдэг гэмээр юм уу. Тэгээ энэ дундаас нөгөө төөрцөн учраас мэдээж тэр чин сэтгэл зүйн хувьд нөгөө хямрал явагдана. Хямралууд явагдаад ирж байгаа учраас нөгөө сэтгэл зүйн асуудлууд үүссэн байдалтайгаар ирж байгаа өнцөг бол олон байгаа. Гэхдээ түүний яг цааталт нь юу байгаа даа гэхээр миний ер нь онцлог юу юм бэ гэдгээгээ таньж мэдээд тэгээд би өөрийнхөө онцлог дээр тулгуурлаад ямар скиллүүд би яаж суулгах ёстой юм бэ гэдгийг сэтгэл зүйч нараас асуудаг гэсэн шинжлэх ухаанч бодлоор. Жишээ нь одоо би бол энд ингээд зөвлөгөө өгөө сууж байхдаа neuroscience-ийн юмнуудыг ярьдаг. Юу гэхээр хүний ингээд баруун зүүн тарих байдаг. За баруун зүүн тархины аль нь юуг одоо шийдвэрлэж идэгин. За сэтгэл хөдлөл хаана байж идэгин. Хиппоsis хэсэгт нэг юм байгаа. За энд асуудал үүсгээр юу болдгийг ингээд гихчлэнгээр ингээд тархины процессуудыг нэлээд сайн тайлбарлаж өгнө. Нөгөө талд нь болохоор бид нар өөрсдөө 0-6 наснда энэ одоо ойлголт гэдэг зүйлүүдийг үүсгэчихэд идэм ба. ертөнцийг харах гэдэг сайн муу гэдгийг бол айл эзэн тэнд үүсгэсэн байгаа даамаа. Иннээс болоод тэр нөгөө тодорхойлолтоосоо бид нар хальж харж чадахгүй байгаа учраас одоо та өөрийгөө ингээд ойлгох гээд ирэнгүүд тодорхойлолтоос хальсан процесс яваад байгаамаа. Тэгэхээр та өөрийгөө тодорхойлохын тулд бусдын тодорхойлолт биш, бусдын ойлголтоор биш тэрийг бид нар задлах хэрэгтэй байна. Олон төрлийн, олон өнцгөөс харж сурах хэрэгтэй байна гэдгийг л ер нь сэтгэл зүйн зөвлөгөөний туршид бол ярьж өгдөг. Тэгээд тухайн хүн өөрийнхөө сэтгэл хөдлөл болон мэдрэмжийг ялгаад түүнийгээ бодол болгоод бодлоосоо үйлдэл болгож хувиргаж сурсны дараа тухайн хүнд чинь хямрал явагдах болчихж байгаа шүү дээ. Жишээ нь одоо тэр хүний бодол нь юу байгаа, мэдрэмж нь юу байгаагаа өөрөө ялгаж чадахгүй баснаас болоод дотоодтой гэж хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг олон хүн дотор минь хэрэлдээд байгаа юм шиг болохоор төөрөд байгаа процесс болчихж байгаа. Тэр төөрөгдлүүдийг нь ялгаж харуулж байгаа л за эднэрийг хооронд нь ингэж ярилцуулнаа л гэдгийг л заадаг процесс гэдэг. Тэгээ энэ тийм скиллийг нь хийж ярьж өгнө. Тэгээд олон арга байдаг. Эрэгтэй хүн тэр хүний онцлог таарсан тэр арга замуудыг цуг сууж байгаа гаргадаг. Тийм л одоо үйлчлэгээ үзүүлдэг гэж хэлэх юм уу. Тэгээ ер нь бол сэтгэл зүйн зөвлөгөөн дээр 95-аас 99% нь үйлчлүүлэгч өөрөө бүгдээ гэдэг. Бид нар бол яг тэр дунд юу хийж идэг вэ гэхээр яриаг нь сонсож байгаа л цэгцлээл тэгэл хураангуй болгоол ингэж бодоод байгаа мó гэж орчуулаад яваад. Одоо та ингэж хараад байгаа мó гэх тэнгүүд тийм юм шиг байна гэл ингээл үгүй юм шиг байна гэл ингээл тэр бүх шийдвэр гаргалт тэр хүн дээр явчихдаг. Тэр бүх үйлдэл хийгдэж байгаа, мэдлэг үүсгэж байгаа нь бас тэр хүн бичдэг, өөрөө үйждэг. Тэр ер нь бол өөрөө өөрийгөө бид нар дээр хурж ирж ойлгохоо болчингууд нь бид нар орчуулагч хийгээл сууж байгаа гэсэн үг л дээ. Та нэг өөрийгөө ингэж ойлгоод байгаа юм шүү. Та ингэж ойлгохыг хүссэн юм шүү. Таны мэдрэмж ингэсэн юм шүү гэдгийг л ярьдаг. Тийм л одоо салбар гэж хэлнэ дээ. Тэгээд ер нь бол бүх насныхан одоо биднэрт ханддаг. Одоо том насан туршидээс ахгуулаад хөгшин залуу, эрэгтэй, эмэгтэй бүх мэрэгжлийн хүмүүсүүд хандж байгаа. Гол яг цөм асуудал нь юу гэдэг вэ гэхээр би өөрийгөө хэнийг мэдхээ болчлоо гэсэн хүмүүс байдаг. За тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөөнд бол ерөнхийдөө бол төрөл бүрийн хүмүүс ханддаг байх нь тий. Насны хувьд ч тэр, хүүсийн хувьд ч тэр гол нь асуудал дээр нь төвлөрч байгаа тийм ээ. За тэгвэл коуч тэр буюу ерөнхийд нь ингэ асууж одоо тэгвэл одоо дараагийн асуулт нь болохоор тус бүрийн ажлын ёс зүй хязгаар гэдэг зүйл байдаг уу? Тий. Тэр талаар асуух. За коучинг дээр ч юм уу одоо жишээ нь насны хязгаар ч юм уу байдаг уу? Яг одоо жишээ нь тань дээр ингээд 5 настай хүүхэдтэй коучинг метр хийлгийа гэдэг эцэг хин ч юм уу дагуулад төрөөд ирвэл яах вэ? Тий, ер нь 5 настай хүүхэд бол тэр бол коуч ментор хүмүүс бол одоо ажиллахад айгу хэцүү шүү дээ. Яг тэгэхээр тухайн хүний сэтгэл зүг бол ойлгох мэдэхгүй шүү дээ. Нөгөө бидний профешнл биш учраас ажиллаж чадахгүй. Гэхдээ одоо би нэг хүүхдээ асуусан асуултыг дандаа бод. Айгу алдартай тамирчнаас хэвлэлийн урал дээр таны одоо баатар хэн бэ гэд тэг who's your hero гэж асуудаг байхгүй жоох хүүхэд. Тэгсэн чинь тэр тамирчин ингээд баг амар сэтгэл хөдлөлтөй тамирчин хүн чинь бол тийм сэтгэл хөдлөл гаргадаг шүү дээ. Баг ингээд анилвсан шууд сэлгэнэ тухайд my hero бол миний аав юм аа гэдэг хэлдэг. Тэгэхээр
яг одоо бидний хувьд бол бүх насныхан гэж хэлэхэд бас хэцүү. Менторийн хувьд бол илүү туршлагатай хүмүүс ментор хийдэг гэдээ би өмнө нь дурдчихсан. Коуч дээр хандж байгаа хүмүүс бол ихэвчлэн бас өсвөр залуу, эсвэл залуу мэрэгчлэнүүд, залуу захирлууд, залуу карьер хийж байгаа хүмүүс ихэвчлэн ханддаг те. Гэхдээ коуч менторууд болохоор бид нар өөрсдөө сэтгэл зүйчдэр очдог. Тэгээ би бол сэтгэл зүйчдэр очих амар туртай. Ер нь сайн сэтгэл зүйчдэр очижсэн, муу дээр ч очижсэн гэхдээ л за энэ бол заавал очих хэрэгтэй гэж боддог зүйл. Тэгээ түрүүмээс айгуу гоё хэллээ шүү дээ. Орчуулагч юм аа гэдэг те. Тэр бол амар гайхалтай үг байна. Мэргэжлийн ёс зүй байлгүй яах вэ? Зааг байлгүй яах вэ? Ер нь нөгөө бизнесийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс нууцлалын гэрээ хийдэг. Яг тэгэхээр бизнесийн нууцтай, борлуулалттай харж байгаа. Бидний харагдж байгаа бүх бизнес ашигтай биш. Одоо ихэнх нь ашиггүй. Тийм байдаг учраас нөгөө хандж байгаа захирлууд бол яг мэдээж одоо өөрийнхөө коуч ментороор сонгож байгаа хүн бол мэдээж одоо их мундаг туршлагатай ёс зүйтэй хүн гэж харж байгаа учраас тэр хүнд итгэж байгаа цэвэр нөгөө бичгийн юу байгуулахгүй ч гэсэн итгэлцэл байгаа учраас хандж байгаа. Гэхдээ коуч ментор хүмүүс тэр нөгөө бизнесийн нууцтай холбоотой, стратегтэй холбоотой олж мэдсэн мэдээлэлээ өөрийн хувийн одоо зүйлээр ашиглах бол энэ бол яг нөгөө ёс зүйн нэгдүгээр зөрчил, хоёрдугаарт тэр нөгөө бизнесийн ёс зүйг бол ууландаа гიშгэж байгаа явдал л да. Тийм тэгэхээр насны хувьд бол бас хэд залуухан жоох хүүхдүүд бол тэг зүйлж мэдэхгүй шүү дээ. За тэгвэл сэтгэл зүйч хүн ёс зүй хязгаар байдгүй. Бидний хувьд бол тийм байлгүй ах уу. Тэгээд коучинтой ажиллах мэдээж нууцыг бол мэдээж баримтлана. Гэтэ нөгөө талдаа нэг зүйл байдаг нь юу гэхээр та хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэж бол өөрөө асуудалгүй. Та өөрийнхөө асуудалтай нүүр тулаад үзсэн байх. Та өөрөө гутралд орж исэн бол гутралд орж исэн гэдгээ хүлээн зөвшөөр тэрнээсээ яаж даван тууснаа ярьж чадах чадвартай байх гэдгийг ярьдаг. Тэгэхээр тэрэн дээр яг хамгийн чухал үг байдгийг шударгасны зарчим гэдэг. Ёс зүйн бүх юм үгэн дээр байдаг шүү дээ. Ёс бүх л одоо мэргэжлийн өндөр шударгас гэж юу вэ? Шударгасыг баримтланаа л гэдэг те. Сэтгэл зүйчийн одоо кодекс дээр манай багш бол энийг ингэж тайлбарлажсэн. За шударга гэдэг зүйл бол ингээд харьцангуй ойлголтоо. Нөгөө нэг 6 9 гэдгийг ингээ хоёр өөр талаас нь харчаад бэжиж тэгчээд алийн худлаа гэхийн чи гэдэг асуултыг тавьчихсан байхгүй. Алийн худлаа гэх юм гэдэг. Алийн худлаа гэхийн аргагүй үнэн гэж байдаг. Яа тэгэхээр хүн болгоны ард түүх үйж байдаг учраас энэ шударгасны зарчмыг бүгдээрээ ингэж ойлгоо гэж хэлчихсэн. Нэгдүгээрх нь юу гэж хэлчихсэн бэ гэхээр нэгдүгээрт би өөртөө үнэн байв уу? Би өөртөө худлаа ярьж болохгүй. Хэрвээ би үнэхээр энийг чадахгүй, мэдэхгүй байгаа бол би мэдэхгүй чадахгүй өөртөө нэгдүгээрт хүлээн зөвшөөрөө. Энэ бол шударгаас номер 1 рүүл гэж байгаа байхгүй дүрм. Өөртөө үнэн бай. Өөрийгөө хязгаарч худлаа ярьж болохгүй. Өөртөө худлаа ярьсан ба сэтгэл зүйч бол үйлчлүүлэгчдийг худлаа ярихад амархан шүү дээ гэдэг юм ярьжсэн. Тийм болохоор биднэрт тавигдж байгаа нэг юм нь үнэн бай гэдэг одоо шаардлага байсан. Хоёрдугаарх нь юу байсан бэ гэхээр за одоо бол одоо та үйлчлүүлэгчтэй үнэн байж чадах уу гэдгийг ярина. Та үйлчлүүлэгчтэй үнэн байж чадах уу гэнэ. Үйлчлүүлэгчтэй би одоо өөртөө үнэн байцсан юм чи. Үйлчлүүлэгчтэй бол би үнэн байж байлгүй дээ гэдэг нэг зүйл. Нөгөө талаас нь 3 дахь рүүл нь юу вэ гэхээр үйлчлүүлэгчийг өөртөө үнэн байхыг шаардах хэрэгтэй. 3 энэ чинь харилцаа л учраас 3 төрлийн юм үнэн л яригдана. Тэгээд үнэн дээр нь дахиад нэмэх нь нөхцөл байдалд үнэн байг ярина. Яа тэгэхээр нөхцөл байдалд хоёрын үнэнг аль нь ч зөвшөөрөхгүй тийм нөхцөл байдалтай байвал бид яах вэ? Тэгвэл нөхцөл байдалд бас толгой бүхээгүүд нөхцөл байдал ийм байлаа да гэдэг дээр бууж өгөх ч гэдэм эсвэл яг ийм л байлаа гэдгийг аль нь хүлээн зөвшөөрөх тийм чадамжийг суулга гэж ярьжсэн. Тэгээд тэр шударгасны зарчмыг одоо ингээ харахаар амар дутлагын 3 чулуу гэдэг шиг их чухал одоо дүрэн байсан юм байна гэдгийг би бол одоо үйлчлүүлэгч нартаа хандаад явж байхдаа харж байгаа юу гэхээр зарим үйлчлүүлэгч нар маань хурж ирээд надад үнэнгээ ярихгүй байхыг ч үгүйсэхгүй. Яа тэгэхээр надад бас гоё харагдахыг хүсэж иж болно ш. Би сайн хүн байхыг хичээж иж болно ш. Тэгвэл би яагаад энэ хүнээс сайн хүн бай гэж би хүсээгүй гэдгийг илэрхийлж болохгүй гэж. Та мөн хүн бич болно штэ гэдгийг би ингээ хэлэхээр нөгөө хүн чинь сайн дүрд
хувраадах шаардлагагүй болгох ч гэдэм юм. Тэгэхээр сайнтай муутай энд хурж ирээд ярихдаа зөв өөрөөрөө байх орон зайг үүсгэж чадах тийм чадвармжийг биднэрт энэ 904-ээр бол зааж өгдөг юм болов уу гэж харж байгаа. Тэгээ мэдээж хэрэг хувь хүний нууцлал яригдж байгаа. Хувь хүний дотоод ертөнцийн нандин чанар мэдрээдлүүд яригдж байгаа учраас тухайн хүнд одоо бүтэц хүн харахад жижигхэн юм шиг зовлонгоо ярьж болно шүү дээ. Гэсэн ч тэр хүний хувьд том юм шиг байвал бид тэрэнд нь итгэхээс өөр аргагүй. Тэгээ бид тэрэнд нь бас маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэгээд ер нь 904 дээр бидний хувьд ярьдаг одоо нийтлэг 5 одоо хамгийн чухал зүйл гэдэг нь шударга ёсны зарчим, хууль дэдлэх зарчим. Ягаа хууль дэдлэж байгаа ингээд аваад үзэх юм бол бүх харилцаад бүх төрт ёсонд хууль угаасаа бидний харилцаануудыг харагдахгүй хэлбэрээр зохицуулж байгаа. Тэгэхээр би хуулийг нь тэр улс оронд байгаа хуулийг дэдлэхээс өөр аргагүй. Тэгэхээр тэр хууль ёсны тэр хуулийг бол дээдлэн дараачихан тэгш ёсны зарчим яригддаг. Тэгээд үйл ялгуурлах гэдэг зарчим яригдана. Түүний дараа үйлчлэх гэдэг зарчим. Юу вэ гэдээ аваад үзэх юм бол нэгэнт би үйлчлэгээ үзүүлж л байгаа бол. Би өөрөө үйлчлэх гэдэг соёлыг өөртөө суулгасан байх л шүү дээ. Би тэнд нь ингээд дээр гарцсан юм шиг ч юм уу. Тэр хүн чинь надаас төлбөрөө төлөөд цагаа зарцуулаад үйлчлэгээ авах гээд ирсэн бол би тэр цаг мөчөд тэр хүний төлөө байх хэрэгтэй гэдгийг үйлчлэх зарчмаар хийдэг. Ийм одоо ёс зүйн кодексыг бол бид нэр суур болгож авч явдаг гэж харна. За дараагийн асуулт болохоор би нөгөө коучингтэй л илүү асуулт асуух гэдэг юм л да. Ягаад тэгэхээр яг гоо сэтгэл зүйчний подкастууд бол зөндөө би өөрөө подкаст хөвчлэн сонсдог учраас YouTube-ээс ингээ хайчдаг байхгүй. Тэгээ сэтгэл судлалтай холбоотой подкастууд бол зөндөө байдаг. Яг коучнэр орсон Монгол тийм подкастууд бол ер нь бас бага байдаг. Тийм учраас илүү коуч руугаа илүү төлөв асуух гэдэг. Одоо жишээ ийм жишээ авъя л да. Би таныг одоо ингээ шүтдэг ер нь бол нэлээд дагдаг. За Facebook-ээр, Instagram-аар тэ юу хийж ийн, яаж ийн бүгдийг ингээ миний үлгэр дуурайл авдаг хүн бол та. Тэгвэл танаас очиж зөвлөгөө авъя. Коучинг хийлгийа гэвэл болох уу? Яг коучинг гэдгийн энэ асуултын яг зорилго нь ингээ коучинг хүний яг үнц нь яг юундаа байдгийг гэдгийг л гаргах гэдэг. Одоо жишээ нь өөрийнхөө зүгээр шүтдэг биширдэг, за үлгэр дуурайл авдаг хүн дээрээ л очихыг коучинг гэдэг юм уу? Эсвэл тухайн хүний одоо сонголт нь юм уу? Яг коучинг хинээс коучинг авах хэрэгтэй вэ гэдгээ ер нь бол яаж мэдэх вэ? Одоо би нөгөө түрүү ингээд эхлээд хэлсэн шүү дээ, нөгөө цахим орчин дээр бид нэр хүсээгүй байхад хүмүүсийг ингээд даган дуурайж гинэ гэдсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо дэлхийн нийтээр юунд ингээд илүү автж гинэ үгээ тэгэхээр мэдээж тэ нөгөө тренд болж байгаа хэдэн зүйл шүү дээ. Аялал, iPhone 17, спорт машин, тэгээд гоё хата тийм минималист дизайн, кофе, ном, крипто тэ манифестинг. Тэгэхээр хүн нөгөө нэг өөрөө хүсээд даган дураад байгаа биш. Энэ бол маркетингийн онолоор, алгоритмаар чиний нэг хайсан мэдээлэлээр тулгуурлаад чиний одоо сонирхлыг угаасаа ингээ алдахгүй тулд ингээ чамайг ингээд автуулаад байгаа. Одоо чи мундаг хүнийг чи хайж олж дагсан биш. Чиний сонирхолтой тулгуурлаад хүсэж байгаа юм чинь байн харуулдаг байгаа байхгүй юу? Хүмүүсийг хүртэл. Тэгэнгүүт бид нар нийтээрээ тэрийг даган дуурайх хандлага гаргаж байгаа юм л да. Тэгэхээр чиний нэг дагдаг хүн дээр очиод би танаас ингээ коучинг авъя гэхээр нөгөө хүн үзүүлж чадахгүй. Яагаад үзүүлж чадахгүй вэ гэхээр таны өссөн орчин өөр. Таны карьерийн замнал өөр, таны нас өөр, ертөнцийг үзэх үзэл өөр. Тэгээд гэхдээ даган дуурайдаг биширдэг хүнээс очиод та хэрхэн одоо өнөөдрийн төвшөнд хүрсэн бэ гэж асуувал тэр хүн ямар нэгэн одоо хачиргүйгээр өөрийнхөө алдаа дутагдал болон явсан замаа тэр залууд хэлж өгч болно. Эндээс үндслээд тэр залууд урам зориг өгч болно. Чи ч гэсэн би чадсан учраас чи ч гэсэн чаднаа. Тэнгүүд нөгөө залуу буцаагаад надад ийм асуудлууд байна гэх юм бол асуудал дээр нь
одоо зөвлөгөө өгч болно. Гэхдээ одоо шууд даган дураад үүнээс очиод та миний коуч болооч гэх юм бол бараг нөгөө хүмүүс 99% чадахгүй л гэж хэлэх байх. Яагаад гэвэл тэр хүн чинь өөрөө амьдралтай, цаг хугацаатай, өөрийн лайфстайлтай байж хахад одоо хүмүүс. Тэгээд над дээр ч гэсэн амар болоо асуулт орж ирдэ шүү дээ. Өдөртөө бол зөндөө болоо асуулт орч. Би нэг Good Neighbors гэх төрийн бас байгууллага наваа нэг лекц уншаад өгөөч 80 шиг номоо өгөөч гээд. Тэгээ надад 80 ном байдгүй. Тэгээ би бүр бүх номын дэлгүүр дээр яваад үлдэгдлүүдийн түүгээд 80 шиг үгцсэн баг. Ингээд бүх хүүхдүүдтэй чамаа гайхалтай яриад дүүлээж байна. Тэ чи бол одоо ингээ өөртөө итэг чамд дүүлэн нисэх жигүүр би ч гэдэг юм ингээ өгсөн. Тэгээ би ингээд лекц унш дуусаад би хамгийн сүүлд ингээд лекцэд дуусгахдаа та бүхний одоо тэ хүсэл та бүхний бодлын хязгаар хаа хүрнэ ертөнцийн хязгаар тэр байх болно шүү. Зарим хүний ертөнцийн хязгаар Орос хятад л байдаг байхгүй. Ерөөсөө ингээл амьдралынхаа турш өөр улсыг ч тоодоггүй Орос хятад л гээл ингээл ярьсаар байгаа л одоо ахмад насны хүмүүс. Гэтэл дэлхий дээр ингээд 100 хэд улс байдаг гэвч бид нар үнэхээр бодолтой сэтгэлтэй тэр улсад очие гэж бодохгүй л тэр бидний дэлхий хүн болгоны хувьд дэлхий чи өөрчлөлт хязгаарна. Тэг би ингээд ярьж тэрийг ингээд хэлж дуусчаа гарсан чинь нэг охин гүйж ирээд хаа ингээд надад цахаа жижигхэн бичээр гэсэн чинь ингээд одоо минь надад байд юм. Одоо тэ айгу мундаг хүнээс суралцах одоо уулзах завшаа боллоо. Гэтэ хэдэн жилийн дараа бизнесийн салбарт би таны өрсөлдөгч болноо гэд бичсэн нэг охин. Тэгээ тэр бол өөр амар юу байгаа байхгүй тий. Амар майндсет байгаа байхгүй тий. Нэг хүн ирээд ярэ хийхэд тэр хүн үнэхээр таалагдсан байна. Өөрийгөө хурцлсан байна. Тэгээд өөрийгөө илэрхийлж байна. Илэрхийлэхдээ тий ингээд нэгдүгээр талархаж байна, хоёрдугаар та одоо бараг миний ирээдүйн өрсөлдөгч үү гэж хэлээд надад зурус өгөөд одоо би нэг айгүй хэм бичиж нэг хадгалдаг учраас тэн дээр бичсэн байгаа. Тэгэхээр болвол Facebook-ээр ч тэр Instagram-аар ялангуяа өдөртөл байнга л асуулт орж ирнэ л дээ. Бүх насны хүмүүсээс. Тэгээд би болохоор амар энгийн юм яадаг шүү дээ. Одоо ингээд надаас уулзаал би амар serious бизнесийн талаар, стратегийн талаар зөндөө олон компани хувьцаатай холбоотой эсвэл юм ярьдаг ч гэсэн миний яг амьдралын лайфстайл бол дандаа л цэцэглаа, дуу, ном дандаа нэг тийм угаасаа бидний амьдрал одоо ингээд өсөө өсөөгүй бизнесээ орчин өсөө өсөөгүй л одоо нөгөө залуучууд өсөд байгаа зүйл байгаа учраас одоо тэр зүйлд орчил бүглэхгүйгээр зүгээр харин бүр жижиг детальд кофе, цай, хөгжим, цас юм уу ингээд нэг жижигхэн зүйлийг л амар их ингэж ач холбогдол өгч байдаг шүү дээ. Миний хувьд бол. За тэгвэл коучинг болон сэтгэл зүйн зөвлөгөө яг ямар үед амжилтанд хүрлээ дээ? Болчлаа доо. Ер нь бол амжилтанд хүрлээ болж шүү гэж ерөөхдөө үзэх вэ. Тавхны түрүү нөгөө тий пүүжэ сэтгэл зүйч манаас айгуу гоё хэлсэн шүү дээ. Хүний нөгөө тарих мэдрэлийн талаар дээрээс нь ингээд шинжлэх ухааны байдлаар ярьдаг гэдгсэн. Тэгээд би болохоор бас өмнө мэдлэлийн хэмж байсан. Тэгээ яг мэдрэлийн мэдлэл буюу тархины хаалганд орж исэн. Тэгээ хүний тарих ямар байдаг гэдгийг би харж исэн. Гадлаас нь тэгээд хүн өдөрт хэдэн бодол боддог вэ гэдээ үзэхээр ерөнхийдөө 2000 одоо эхний хийсэн судалгаа бол 2010 онд ингээ хийжсэн судалгаагаар болохоор 2005 онд National Science Foundation-ы хийсэн судалгаар хүн бол өдөрт нэг 60-аас 70 мянган бодол боддгийм байна гэж үзсэн. Тэгэхээр минутанд хүн нэг ойролцоогоор 6-аас 7 мянган бодол гэдэг. Гэтэл 2020 онд Канадын Western их сургуулиас судалгаа хийгээд үзсэн чинь хүн өдөрт болов яг 6,000-аас 6,500 шинэ бодол боддгийм байна гэж үзсэн байхгүй. Тэгэхээр нөгөө түрүүний хэлээд байгаа минутанд 6-аас 7 бодол бодоод байгаа бодлын 90-95% нь дандаа өчигдрийн болон өмнөх бодсон бодол байгаа байхгүй. Юу итгэв, юу өмсөх, хажих гэдэг нэг татгцсан бодол. Гэтэл 5-аас 10% нь дандаа мотивац, шин санаа гэдэг юм зүйл гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд коуч хийж байгаа үед бол мэдээж тэр хүн болвол ингээ коучтой уулзах гэдэг эрэхтэй угаасаа бэлтгэсэн байдаг. Дээрээс төлбөр нь нэлээд үнэтэй байхгүй юу? Одоо жишээ нь би бол сая төгрөгөөр 45 минут ярилцдаг. Тэгэхээр нэг удаагийн. Тэгэхээр сая төгрөгөө өгтлөө тэр хүн чинь өөртөө айгүй болон тэмцэлтгэн нь шүү дээ. Миний хувьд сая төгрөг юу илээ?
Тэ энэ хүн сая төгрөг хүн зөв үү? Бодно штэ. Тэгэхээр нэг нь шийдэд ирсэн хүн бол үнэхээр одоо айгүй сайн хэрэгжүүлэе гэж боддог байхгүй. Өөрийг нь хөдөлгөөрөг болчихсон. Хөшүүрэг болтой. Тийм. Тэгээ ер нь бол үнгүй зүйлч угаасаа ямар ч үн цэнгүй шүү дээ. Тийм болохоор хурж ирнэ тэр хүн ингээд сонсно. Үнэхээр ингээд нөгөө харцсан бол шал өөр болно. Тэгээд гэхдээ нөгөө амжилт үзүүлэн перформанс хийн гэдэг чинь цаг хугацаатай юм баггүй. Одоо жишээ нэг 20 та хүүхд төрж ирэл би бол хамгийн мундаг дэлхийд гарсан компани захирал болмоор байна гэнэ токей гэдэг. Гэтэ тэр зорилгодоо хөргөж болно шүү дээ. Гэтэ тэр нь болтлох тэр 10 жилийн хугацаа магадгүй Монголын хамгийн мундаг компани захирал болох тэр хүнд угаасаа 10 жилийн хугацаа хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр одоо амжилттай болсон уугүй юу гэдэг цаг хугацаа угаасаа хэмжинэ. Гэхдээ нөгөө үнэхээр нөгөө нэг миний одоо бодлын хүч гэдэг ном дээр байгаа буруу зөвлөгөө гэж байдаг. Энэ бол дандаа эргэн тойрны буюу хайртай хүмүүс ч өгж байгаа зөвлөгөө буруу зөвлөгөө гэдэг юм аа. Чамд дургуудаа биш чамайг алтхаас айдаг учраас дандаа буруу зөвлөгөө өгдөг. Хоёр дахь нь миний нөгөө сайн үг сарын хүнс гэдээ бас бичсэн байгаа. Тэгэхээр үнэхээр одоо үг гэдэг бол гайхалтай. Тэгэхээр амжилтгүй коучинг боллоо гэж би бол мэдгүй. Миний хувьд арга л амжилтгүй коучинг бол магадгүй пив уухтай ярьдаг яриад. Пив уугаал залуучууд ярьдаг шүү дээ. Шит ажилласаа гарнаа, бизнесийгээ далнаа, крипто аваад далнаа гэдэг. Тэр бол магадгүй амжилтгүй коуч. Яг мөнгө өгөөд одоо суралцагч клиент бэлдээд ирсэн үед бол амжилтгүй коуч гэж бол байхгүй. Гэхдээ цаг хугацаа заавал. Ер нь бол перформанс үзүүлнэ гэдэг бол цаг хугацаа заавалж. Тийм. Ер нь тэгээд хүний тарих бүх хэрэггүй мэдээллийг устгасан ч дурсамж гэдэг ганцхан зүйлийг устгаж чаддгүйтэй адилхан маш одоо тэр хүний амьдралыг эргүүлж чадах тэр үг бас тэр хүнийг ингээ маш сайн сонсны үндсэн дээр хийсэн дүгнэлт хоёрыг бол тэр хүн мартахгүй. Би бол одоо маш олон ном уншсан номоо бүгдийг мартчихсан шүү дээ. Гэхдээ нэг үгийг ч юм уу огт мартдаггүй. Тэр нь аав ээж хэлжсэн одоо үг ч юм уу. Тийм учраас энэ одоо коучинг бол яг амжилттай боллоо, амжилтгүй боллоо гэж дүгнэх бол одоо нэг харьцангуй ойлголт болно л доо. За тэгвэл арай хэрцэн үү? Зүгээр. За манай сэтгэл зүйч үед за ямар үед сэтгэл зүйн зөвлөгөө маань амжилттай боллоо гэж нөө орчуулга өөрөө хийдэг болсон үед амжилттай боллоо гэж үздэг. Юу вэ гэхээр яг энд ингээд үйлчлүүлэгч нар маань өөрсдөө ингээд 3 сарын дараа хурж ирээд өөрөө өөрийнхөө өнгөрсөн 3 сараа анализ хийгээ яриад байгаа байхгүй. За яг ийм юм болонгот миний толгойн дотор байдаг нөгөө миний төгшүүрийн би гарч ирээд би ингэж төгшүүрлээд ингэ байжсэн чинь тэгээ би энэ төгшүүрээ мэдж байгаа учраас за чи зүгээр байж байгаарай одоохондоо би чамайг ойлгоцсон байж гинэ гэж өөрийгөө тэр үедээ тайвшруулаад тэгээд байж байгаад нөхцөл байдлаа яг боддоор харах гэж үзээд тэгээд иймэрхүү байдал руу шилжээд тэгээ өөртөө нөгөө бүх орчуулга өөрөө хийдэг болцсон. Тэгээ тэрийг надад хураангуугаар ярьж өгөх тэр моментод би за одоо би энэ хүн хэрэггүй. Одоо энэ хүн чинь наддаггүй явчихаар шүү дээ. Би одоо энэ чи юугаа игээл ямар юм гэл тэр чи дараагийн түвшинд лөө. Одоо жинхэнэ коучинг лөө явах. Дараагийн өөрийнхөө хязгаарыг ойлгох, ментор руугаа явах цаг нь болцсон байна. Та өөрийнхөө дотоод анализыг сайн хийдэг болцсон ба шүү дээ. Бол хөгжүүлэлтийг бол би бол хийж мэдэхгүй. Би зүгээр орчуулахад яадаг вэ гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаанч байдлаас танд ийм аргууд байдаг, энийг та хэрэгжилжүүлдэг, ингэж өөрийгөө орчуулж болдог, ийм юм байдаг гэдгээр л нэлээд сайн заагаал усгийг заагаал үг холбож өгөөл явуулчихж байгаа гэсэн үг. Манай хүмүүс яадаг вэ гэхээр яг сэтгэл хөдлөлөө өөрөө таньж мэдээд түүнийг хэрхэн зохицуулсан арга барилаа яриад ирэх үед би тэнцэнэс. За энэ одоо болчихжээ. Одоо би бол одоо энд илүүц байна. Би одоо өөрийгөө орчуулчихж байгаа хүний дэргэд би юу ийгээ суух юм бэ гэдэг бодол төрдөг. Яг тэр үед л ер нь манай үйлчилгээ ер нь болцсон байна. Одоо та дараагийн шат руу явж болохоор байна. Тэр нь одоо та магадгүй надаас ирээдүг асууж болно шүү дээ. Би ирээдүг нь мэдэхгүй юм чинь. Би ирээдүг юу гэж төлөвлөж байгааг таал мэднэ шүү дээ. Одоо тэгээд ирээдүйд чи би одоо юу ийгээд наачаа суух уу? Тэгэхээр та одоо ирээдүгээ төлөвлөх тэр стратеги чинь гаргаж өгөхөөр хүнлэл явтаа гэдгийг хэлдэг. Нөгөө талдаа юу вэ гэхээр саяхан манай нэг үйлчлүүлэгч амар гоё юм хэлсэн юм аа. Бас нэг өөр сэтгэл зүйчдэр явж байгаад
таныг одоо ингээд дараагийн үйлчлүүлэгчээрээ сонгоод ирлээ. Одоо дараагийн сэтгэл зүйчээрээ сонгоод ирлээ гэдэг жаа. Тэгээд тэр нөгөө сэтгэл зүйчт нь би бүр амар талархмаар юм хэлсэн. Юу байсан бэ гэхээр тэр хүн яг үнэн байсан. Юу вэ гэхээр та надтай хит тухтай байгаад та надгүйгээр амьдрч чадхаа болоод ирж байгаа юм шиг санагдвал та намайг солих болсон гэсэн үг шүү. Та надаас хит хамааралтай болоод ирж гин гэсэн үг учраас та надаас өөр арга барилтай сэтгэл зүйчийг сонгох хэрэгтэй гэсэн үг шүү. Гэж манаас сэтгэл зүйч зөвлөсөн учраас би сэтгэл зүйчээс олж байна. Яагаад гэхээр би үнэхээр тэр хүнээс хамааралтай болох гэдэг юм шиг санагдсан гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг зүйл нь хизээч тэр нөгөө хүний хувийн бие даасан байдлыг нь луу нэвтэрж болтгоо. Тийм байдаг. Тэгээ бие даасан байдлаа алдаад иржээвэл магадгүй энэ бол үйлчлэгийн маань буруу дэше хэрэгж байгаа хэлбэр баг. Нэг онцлог нь. Бие даасан байдлаа хангасаар байгаад одоо өөрөө орчуулад за одоо бака манахаа гэд гараа явчих юм бол энийг бол сайн л одоо үйлчлэгээ болсон болов уу гэж харах болов уу гэж бодож шүү. За одоо болохоор жаахан хэцүү асуулт асуух гэж. Яг утгагүй байж магадгүй нэг талаар. Тэр юу вэ гэхээр сэтгэл зүйч хүн ментор, коучинг ажлыг хийж болох юм шүү. Сэтгэл зүйн зөвлөгөөгөөр. Эсвэл коучинг хүн сэтгэл зүйн зөвлөгөөнд очихоос үүний ажлыг баг хийж болох юм шүү. Ийм яг байстай хүн байхыг үүсэхгүй те яг зүгээр тэгж бодсон. Яг надаас яг хэсэгэн зор нэг тийм бодол төрсэн. Ингээд сэтгэл зүйн зөвлөгөөгөөр баг коучинг хүний хийх юм хийчих юм шүү. Болчих юм шүү гэсэн нэг тийм бодол төрсэн байхгүй. Тийм. Энэ талаар тэр нь яг нэгэнт ингээд хоёр тусдаа ингээд баабл байгаа. Тэгээд яг өөрсдийнхөө үзэл бодлыг л хийх хэрэгтэй байх тийм. Тэгээс яг ингээд одоо сэтгэл зүйч байж байгаад коуч хийдэг болсон ч юм уу, коуч хийж байгаа сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болсон хүн одоо баг байхгүй л ах гэж би бодож байна. Тэгэхээр яг өөрсдийнхөө бодлоор хариулах юм бол бага штэ. Сүүл тэгж ярил шүү. Уул нөгөө нэг би одоо хүн шууд хилчиж байгаа нь бас нөгөө нэг би түрүү хэлсэн шүү дээ нөгөө коуч моочны нэр хэлээд байгаа нь. Яг угаасаа монголчин нөгөө нэг юм жижигхэн зах зээл цөөхөн амтай учраас нэг амар өрсөлдөөл нэгнийхээ хоолыг булаах ч юм тийм зүйл байхгүй. Гэхдээ өө ган зөрөг гэдэг одоо бидний сайн мэддэг голомтын захирал байсан мандлыг үүсгэн байгаа шүү дээ. Тэр хүн болохоор стратегч гэж өөрөө нэрлэдэг. Тэгээд сүүлийн үед бол би хүний сэтгэл судлалыг маш олон жил судалж байна гэж яриад байгаа. Баггүй юу. Гэхдээ Монголд болохоор одоо сая профессор сэтгэл зүйч амар яг нөгөө мэрэгчлийн тал дээр айгүй гоё юм заагийг 900 талаас ингээ бүх цаг хязгаарыг ингээ айгүй гоё өгөөд шүү дээ тий. Гэхдээ одоо профессор болвол чиний хувьд бол ментор واخгүй. Яагаад гэхээр одоо энэ сургуулийг энэ төгсөөд одоо бүр тань гадаад тий одоо хятадд нэр хүндтэй сургуулийг төгсөөд төгссөн учраас чиний хувьд ментор. Тий. Яг аргагүй чамд менторлно нөгөө. Гэхдээ профессорын одоо жишээ нь инженер хүнд менторлж чадахгүй байхгүй. Менторлж болж чадахгүй. Тэгэхээр одоо сэтгэл зүйн салбарынхаа бүх хүнд бол энэ хүн чинь өссөн үсээгүй ментор нөгөө миний анхны хэлдэг нөгөө хүсээгүй байсан ч заадаг гэдэг шиг шинэ компани дээр энэ хүн чинь ментор. Коучингийн тал дээр бол бас ажиллаж чадна энэ хүн. Тэгвэл нөгөө нэг яг нөгөө нэг энэ салбараа ингээд маш сайн мэддэг, хүрээ хязгаараа маш сайн мэддэг, юунд сайн бай гэдгээ мэддэг хүн учраас одоо чадах байсан ч гэсэн өөрөө хийхгүй байх гэж миний хувьд бол бодож. Би ч гэсэн би ментор хийж чадна, коуч хийж чадна, сэтгэл зүйч хийж чадна гэх юм бол энэ 100 айлын хүмүүс шиг л болж хэлсэн шүү дээ. Айлын цайн чадахгүй тэгсэн мөртлөө бүгдийг хийж чадна гэдэг хэлж байгаа шиг тий. Тэгээ би бол амар хитрхи өөдрөг үзэлтэй. Бүр too much өөдрөг үзэлтэй. Тий. Би бүр ингээд миний хамгийн сонирхдаг юм бол уул нь сансар огторго байхгүй. Би өөрөө унтахгүй нойр хөхгүй болгондоо би сансрын талаар уншдаг. Тэгээ манай хүмүүс мэддэг. Би mermaid-д итгэдэг штэ аав гэхээр манай хүмүүс гайхдаг. Тэгэхээр надад нөгөө ингээд сансар зогторгоон талаар ингээд амар боддог. Би тэгтийн нэг огт ярьдгүй мөртлөө би энэ амар дуртай юм байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд өдөр тутам хорвогийн хэцүү заавлан бизнесийн орчин. Гэхдээ надад бол миний бодлоор сэтгэл зүйчдэр бүхэн очих хэрэгтэй. Заавал очих хэрэгтэй. Коуч ментор хоёр дээр бол заавал биш байхгүй. Карьерийн төвшөнд очих ёстой. Гэхдээ хүн болгон биш байхгүй. Тэр л амар том зааг ялгаа мó гэд би зүгээр бодож байна.
Зөв яг нэг миний яг сая энэ ярьсан юмнуудаас бас ойлгосон зүйл байлаа ингээд. Миний бодлоор ийм байсан байхгүй. Коуч дээр болохоор тодорхой зорилго өөртөө тавьчихсан байгаа. Тэгээд тодорхой потенциал өөрт нь бол байгаа. Магадгүй тэрийг мэдэхгүй байгаа. Тийм хүн яг ингээд нүдэнд нь бол гал хасцсан байгаа яг үнэ. Тэгээд яг хэрхэн яаж очих вэ гэдэг юм уу яг тэр зүйлийг мэдэхгүй байгаа юм. Коуч дээр очих юм болов гэж би бодсон. Тэгж ойлгож болох уу? Тий, ер нь яг нөгөө мэдгүй миний эргэн тойронд ингээд байдаг хүмүүс амар ингээд бүр амбиц гэж ярьдаг шүү дээ. Эго амбиц нь ингээд бүр амар ингээд бүр толцсон хүмүүс эд. Яагаад мэдгүй миний хүрээлэл тийм байд юм болов. Мэдгүй миний ингээд уулзсан хүмүүс ингээд эмэгтэй хүмүүс хүртэл ингээд идэж. Би Монголын анхны эмэгтэй ерөнхий сайд болно. Анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэдэг тэгэхгүй. Тэгэхээр ингээд сэтгэл зүйчдэр очдог хүн бол бас арай өөр хүн юм шиг байна тий. Би хэрхэн сайн ээж болохгүй гэж надтай л ярихын оронд над хэлэхгүй бүгдээрээ л ингээл амар юм карьерийн хувьд юм өсөлтийн хувьд юм амар би одоо эмэгтэй хүнээс тийм үг сонсохоор вау ямар задгаас сэтгэж байна гэж би зөв боддоо шүү дээ. Тэгэхээр болвол мэдгүй миний эргэн тойронд ингээд одоо надтай уулзж байгаа надаас зөвлөгөө авдаг хүмүүс бол би сүүл бас нэг арга хэмжээндээр очиод бустер цэг юм байна. Тэгээд нэг залуу амар гоё фристайл хийгээд амар гоё артист байсан. Тэгээ би шууд хүний авьяасыг үнэлэх хэрэгтэй. Тийм учраас залуу минь би танихгүй л дээ. Чи надад дансаа өгөөч би шууд одоо энэ залууд ингээд 500k өгье гэдгийгсэн. Тэгээ би тэр залууд урам зориг л өгч байгаа. Тэгээ тэр залуус над дээр ирээд би бол ингээд амар артист болоод ингээд одоо тэ Холливуд очмоор ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ер нь коучтой уулздаг хүмүүс чинь дандаа л амар том зорилго тавьсан, амар үр дүн үзүүлээ. Би ягаад түрүү нөгөө сэтгэл зүйчийн ажлыг би бол хийж чадахгүй байх гэсэн гэхээр миний амьдралаас түн зовлон байгаа шүү дээ. Сэтгэл зүйн траума байгаа шүү дээ. Одоо цоо эрүүл хүн байна гэж байхгүй шүү дээ. Зүгээр хамгийн ухаалаг хүн бол хамгийн тэнэг бодлоо нууц чаддаг үнийг л үг үлдлээ нууц чаддаг үнийг л ухаалаг хүн гэж хэлэх болохоос миний тархин ч гэсэн янз бүрийн сэтгэл зүй байгаа, янз бүрийн траума байгаа. Гэтэ би хүний зовлон гэж сонсоод тэгээд тэрийг ингээ юу ч болоогүй юм шиг байж бол чадахгүй бах. Тэгэхээр би бол нөгөө чиний өмнөх асуулттай адилхан гэж бодохгүй бах. Ер нь коуч дээр ирж байгаа хүмүүс. Гэтэ яг сүүлийн үед ингээд аюул болон коучийг би ингээд би бас нөгөө хүнээс суралцсан шүү дээ. Өөрөө би коуч гэж нэрлэхгүй байгаа ч гэсэн коуч хийж гин. Тэгээд хүмүүсийг харахаар манифест амир их яриад байгаа байхгүй юу? Манифест. Тэгээд манифест чи уулна ингээд одоо хүмүүс ингээд явж жагаад бодлын хүч гэдэг юм дээр ирэх байхгүй. Тэгээ би өнөөдөр бас ингээд хүмүүсийн манифест одоо TikTok юу хоёр дээр Instagram дээр viral болсон манифест байгаа байхгүй. 369 гээд Tesla-гийн 369 гээд энэ бол бүр 110 сая үзэлттэй хүн болгонд таасан манифест. Тэгэл манифестгийг заагаад байгаа хүмүүс нь дандаа коуч нар болчих. Тэгээ манифест гэдэг ойлголтыг бид нар яаж мэдхүүхээр secret гэдэг нэг ном гарсан шүү дээ. Таталцлын хууль. Хүсэж байгаагаа зурнаа, ингээл тэмдэглэгээл. Тэгээ эднэрийг ингээд нэг л одоо ойлголт болоод байна л да. Тэгэхээр би хэрвээ надад цаг олдох юм бол би бас энэ подкаст нэр нөгөө одоо тэ архимч гэж яг юу юм бэ гэдгийг бас хальт ярих юм болол уулна илүү гоё ингээд төгс ойлголт болох болоо гэж бодож байна. Тэгээд уусаал коуч дээр дандаа нэг тийм good performance үзүүлэх гэж байгаа, нэг good амжилтанд хүрэх гэж байгаа. Яаж тэндээ хүрэх вэ гэдэг асуулт. Зорилготой. За тэгвэл маань сэтгэл зүйч өөрийнхөө сэтгэл зүйч болон ингээ коучинг хоёрын ялгааг өөр юу гэж бодож байна? Тэгээ одоо би бол орчуулгыг маш сайн хийж чадна. Сэтгэл зүйн талаас нь. Одоо орчуулга хийж ийн гэд би тэр хүний амьдралыг шийдэх замналыг бол дүрсэлж өгч чадахгүй хаа. Тэгэхээр коучинг бас яг бүрэн хийж чадахгүй болов. Яг тэгэхээр би ч өдрө болгон орчуулга л хийсээр байгаа хүн байна тийм. Эндээ бол мэрэгшсэн байна. Гэтэ алсыг хараад тийшээ яваач гэдэг зүйлүүдийг бас тийм сайн хийж чадахгүй хаа. Нөгөө талаасаа би өөрийнхөө амьдралын яг одоо амьдралын зорилгоо жишээ нь хараад тэрийгэ хийх гээд өдрө болгон перформанс дээр ч гэсэн зэгцэхгүй явж байгаа ч зүг байгаа штэ. Тэгээд нөгөө талаасаа нэг өөрөө сэтгэл зүйн төвтэй мөртлөө тэрийгэ яг бас
ажиллуулж чадж байгаа үгүй юу гэдгийг бас мэдэхгүй ч тохиолдол байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр хүн болгон яг өв тэгш бүгдийг хийж чадахгүй юм бол хийж чаддагудаа л хийцгээл гэж би харж байгаа байхгүй. Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол одоо сэтгэл зүйг орчуулж өгч чадъя. Тэрийгэл би бол амар сайн хийн. Тэр ирээдүйг чиглүүлэхийг бол манай коуч нар бол бүр сайн хийж чадах болов. Коуч нар байх хэрэгтэй гэж бол хэлнэ. Юу гэхээр хүн өссөн үсээгүй альва нэг хөгжил дээр очиод гацна. Нэг юм одоо жишээ нь шатаар дэшээ гарах гал яваал гэдэг нэг шатан дээр очиод гацаал энийг яаж гарах юм бэ гэвэл өөрийнхөө хэмжээд үзээлэдэг тэнд магадгүй арай өөр сэтгэж чадах хүний харах өнцгийг харахыг хүсгэл баг. Тэр үед коуч хэрэгтэй байна. Тэр харах өнцгүүдийг тэгвэл төлбөрөө төлөөд авах хэрэгтэй байна. Яг гэвэл цаг хугацаа гэдэг чинь биднэрт олдсон цорын ганц хамгийн шудраг, хамгийн үнэтэй, хамгийн одоо эрх тэгш зүйл байна. Хүн болгонд 24 цаг байна. Би энэ 24 цагийг би өөрөө ингээд ухаантаал дэшээ гарах гэж оролдоод за ингэсээр 72 цаг болох уу? Нэг коучийг авчираад 3 цаг ярьлаа. Дараагийн шат руу ахих уу? Хүн болгоны сонголт шүү дээ, тий. Тэр би бол ганц үхээс өөрөөс нь бол зөвлөгөө авчихсан. Яах вэ? Найз нь бол энэ дээр бол би мэдэхгүй байна. Би мэрэгжлийн хувьд юм байна. Тэгээ карьерийн хувьд би бол найз нь бол мяа нөө энэ дээр ингэж гинэ гэдээ асуухад бол ганц үх бол чиглүүлээд өгсөн. Яг л ганц үхийг хэлснээр одоо яг тэр одоо бүтцээр явж байгаа. Тэгээ тийм болохоор би бол за окей хүнд ямар ч мундаг хүн байсан гацах үе гэж байгаа. Тэгвэл гацах үе дээр нэг өөр хүний үнцэг хэрэг болох юм байна. Миний хараагүй үнцгүүдийг гаргаж ирж харах. Тэгээд миний цагийг хэмнэж өгч байгаа бол би тэрэнд чинь хідэн ном унших байсан. Би хідэн сургалтанд суух байсан. Мэдгүй шүү дээ, тий. Сургалтанд суугаад ч өөрөө ухаарахгүй байхыг үсгүй яа бол надад тэгж харах үнцэг байхгүйс учраас. Тэгвэл гаднаас нэг хүн харж өгөөд тэрийг минь замын минь товчлоод өгч ивэл тэрээс яага байж болохгүй гэж хэлдэг. Одоо би яг чиний асуултан дээр нөгөө цагийн дахиад л гоо. За. Пүжи битээр айгүй олон жилийн найзууд тахгүй юу? Гэхдээ битээр нөгөө нэг одоо кофе уугаад ярьж болно. Гэхдээ би яг цаг аваад пүжи дээр ирээд сэтгэл зүйн зөвлөгөө авдаг байхгүй юу? Яг сэтгэл зүйч, найзууд биш сэтгэл зүйч одоо ирж байгаа клиентаар зөвлөгөө авдаг. Эргээд одоо бизнесийн талбар дээр юм уу өөр одоо юм дээр пүжи надаас коучинг авдаг байхгүй. Тэгэхээр бид хоёр энэ заагууд айгуу сайн мэддэг учраас би сэтгэл зүйчдэр очдог. Пүжи бас коучээс асуух юм байдаг л гэсэн. Би өчигдөр бас айгуу нэг юм 7 давхар үйл хөдлөлтөөр очиод эзэнтэй нуулзаад бид нар бүр анх зураг төсөл нь явж байгаа гэсэн. Тэгээд өөр амар олон юм ажиллаж ирсэн. Кофе шоп, ресторан, караоке гэж бүгдийг нь болоо офс болгоцсон. Тэгээд би тэгээд хэлчихсэн. Би болон танд анх та эхлээд бүгдийн түрээсэлчгээ тэгээд зүйл ажиллагаанд жигдрээд ирэхээр нь өөрөө ажиллахгүй юу гэд хэлжсэн шүү дээ. Тань гэдгсэн чинь харин тийм би тэгээд яг чиний хэлснээр явж байгаа л одоо эргээл ирж гин. Авсан хоног төхөөрөмж амар хямдхан зарсан шүү дээ гэж аахгүй. Тэгэхээр би тэр хүнд коучинг хийсэн. Гэхдээ тэр хүн авахгүй ч болно шүү дээ. Тийм надаас ах хүн, надаас туршлагатай хүн, хөрөнгөний эзэн. Гэхдээ харин тийм ээ яг эргээл чиний хэлсэн шиг л болж байна. Тэгэхээр нөгөө тайминг цаг хугацаа хэрэгтэй. За тэгвэл одоо энэ подкастыг сонсож байгаа залуучууд маань бас ирээдүйд сэтгэл зүйч болно доо гэж бодож байгаа залуучууд байж болно. За коуч болно доо гэж бодож байгаа залуус байж болно. За тэр залуусд ерөөхдөө юунд анхаараасай гэж хэлэхээр байна. Та хоёрын зүгээс. Одоо ингээд ChatGPT гэдэг гараад ирсэн шүү дээ. Ингээд тэгээд залуучууд амар их юм асууж байгаа. Нөгөө талаараа бүх генерашны хүмүүс одооний залуучуудыг хэтэрхий өндрөөр үнэлж байгаа. Технологи дэлгөө орхон, смарт. За гэхдээ залуу хүмүүс ямар ч технологи, ямар ч одоо тийм цаг үед амьдарч байгаас үл хамааран ертөнцийн хууль гэж байна шүү дээ. Бүхэл цаг үед байсан. Яагаад 13 дугаар 100, яагаад манай эртний өмнөх одоо тэр агуу сэтгэгч, агуу хүмүүсийн одоо яагаад өнөөдрийг хүртэлтэй Карл Юнг, Кант, тэгээд Платон эдгээр ингээ агуу байгаа юм бэ гэхээр энэ сүр үзэл санаа гэдэг зүйл чинь хийж өөрчлөгдөхгүй.
Хүний мөн чанар гэдэг зүйл хизээч өөрчлөгдөхгүй. ертөнцийн хууль гэдэг зүйл хизээч өөрчлөгдөхгүй байхгүй. Тэгэхээр одоо бол залуучууд мундаг технологид ойрхон. Гэтэ хитрхи олон мэдээлэл аваад тэрийг мэдлэг гэж андуураад тэгээд ямар ч сэтгэлийн хатг болцсон. Тэгээ ер нь эморал ингээл бүр ингээд амар ингээд дөнгөж 20 эдтэй залуучууд байж яагаад сонсож байгаа дуундаа ингээд гайхалтай тэр дуунд ингээд баясаад бараг сөүлдээ өөрийнхөө сүнсийг баярлуулаад яагаад бороо орж явах тэр бороог ингээд чин сэтгэлээсээ ингээд нороод анаа төрнөл үсттэй цас оронгууд яагаад тэр чин сэтгэлээсээ тэр ингээд юмд ач холбогдлохгүйгээр зүгээр л ингээд бүр хитрхи яараал ирээдүйд ингээд ер нь бидний суурь хүмүүжил чинь аль хэзээ тогтцсон байгаа шүү дээ ингээд тархины хөгжил бид нар шинжлэх ухааны хизээч ингээд одоо худлаа үүсгэж болохгүй байхгүй. Тэгэхээр ирээдүйд ингээд хин нэгэн болох гэж байгаа хүмүүс яг одоо л ингээд өөрийнхөө сэтгэл зүгээ, өөрийнхөө мөн чанарыг, өөрийнхөө өрсөн очныг, өөрийнхөө мөрөөдлийг бүх зүйлийг ингээд айгу зэгцтэйгээр маш сайн буулгаж бичих хэрэгтэй. Маш олон одоо сургагч багш нар байдаг. Би бас одоо тренер хүн. Би тэднээс ялгардаг юмд би амар их юм уншдаг, амар их юм бичдэг. Асар их бичдэг. Тэгээ боддог юм баггүй. Ярих техник гэдэг чинь айгу амархан. Гоё ярьдаг. Одоо би ингээл ярьдаг ихэнх багшийг үүсгэж байгаа биш. Гэхдээ хийж үзээгүй зүйлээ яриад байгаа байхгүй. Амар гоё яриа сурцсан учраас хийж үзэх цаг хугацаа гэдэг хоёр зүйл чи өөрөө яа харахгүй амар чухал зүйл үү. Тэгэхээр ирээдүйд хинч болж болно чи. Одоо сэтгэл зүйч болно уу, коуч болно уу, захирал болно уу, хэн болох нь хамаагүй. Гэтэ чи болно. Чи нөхөр болно, эхнэр болно. Чи өвөө эмээ болно гэдэг энийг маш сайн бодох хэрэгтэй. Тийм учраас ер нь энэ суурь одоо энэ хүн байх гэдэг зүйлийг л айгуу сайн бодох хэрэгтэй байна. Тэрний дараагаар бол тэр тайтл бол айгуу жижигхэн зүйл болов гэж би зүгээр хувьдаа бодож байна. Тэгээд ирээдүйд хинч болж болно. Хинч болохгүй ч гэж болно. Тэгтэл амьдрах хэрэгтэй. Тийм учраас одооний залуучуудад энэ подкастыг угаасаа бүх хүн хоол хийж явах юм автобус навж сонсох. Тэгээ хамгийн эхлээд сэтгэлийн тэнхээтэй бай. Тэгээд хүн бай. Тэгээд маш сайхан дуу сонс. Дуун дээр бүжгэлжээ. Тэгээд гоё яг одоо моментод амьдрч сурах хэрэгтэй гэж бол би хэл. Бас тэгэхэд нэг асуулт асууж байна. Нөгөө аль дээр асуух гэж байгаа мөрөн батаад сахингийн доор нөгөө коуч би бол сая сонсож байхад ингэж бодогдлоо л да. Коуч, ментор өдөр тутам амьдралд ингээд байдаг зүйл шиг надад санагдлаа л да сая. Одоо жишээ нь би ингээд дүүдээ ментор тийш болж байгаа байхгүй. Одоо чи ялгааг нь мэдээд эхэлж байгаа байхгүй. Энэ подкастаар дамжуулаад. Гэхдээ яг коуч болоход нэг тодорхой хэмжээний нэг тийм нэг амжилт хэрэгтэй юу яг надад нэг тэгэж бас санагдлаа л да. Коуч болоход нэг тодорхой хэмжээнд амжилтанд хүрчихсэн ч юм уу тийм шалгуур байх ёстой юм шиг нэг тийм бас бодол надад бас төрж байгаа байхгүй. Би надад амар товчон харилээ заяа. Одоо хүмүүс амжилт гэдэг юу вэ гэхээр Дубайд явах, спорт машин унах, ингээд хэдэн мянган доллар барьцсан, өндөр ингээл гоё ресторан, 6-7 отто буудал тэрийг амжилт гэж бодоод байгаа хгүй залуучууд та нар. Амжилтгүй хүн болвол ингээд баян хүн шиг амжилттай хүн шиг харахтай хичээдэг байхгүй юу? Одоо нөгөө Balenciaga яагаад автобусны буудал дээр байдیں۔ Сурчлагаа нэг гэдэгчээс шүү дээ. Яг л баян хүмүүс хизээж Balenciaga авахгүй байхгүй юу? Яахын тэрийг авч зүгээр энэ автобусанд явдаг хүмүүс тэр брендийг авах гэдэг шүү дээ. Тэгээд би бүр ингээд Англи одоо амар алдартай What's your dream гэж асуудаг хүн байдаг. Амар алдартай ном бичсэн What's your dream. Тэр хүн Balenciaga-гийн лого яагаад автобусын бодол дээр байдаг та нар мэдхүү гэдэг ярьсан. Рил гэдэг байхгүй. Амжилттай хүмүүс болвол игэл жирийн байх гэж хичээдэг. Ер нь бүр ингээд бүхнийг ойлгоод ч юм уу яг тодорхой ингээд нөгөө амжилт үзүүлсэн хүн бол
амар тайвныг л эрхэмлдэг шүү дээ. Ер нь бол амар тайвныг эрхэмлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний хувьд чиний хувьд ч гэсэн амжилтыг хэмжүүр нэг өөр амжилтанд хүрсэн хүн амжилт гэдгийг амар тайван юм байна гэж хардаг гэх юм уу. Тэгэхээр ингээд өөр шүү. Ер нь би ингээд Instagram мэдэр ингээд үзээл анхаад. Одоо сүүлийн рилс ч одоо Дубай мобайл их гардаг болж дээ. Дубай. Тэгвэл Дубай гэдэг зүйл ч гэсэн саяхныг хүртэл хөрөнгө оруулагчдын жуулчдын хувьд ч гэсэн тийм гоё газар ерөөсөй байгаагүй шүү дээ. Ер нь тэгвэл Дубайд очиод нэг 7 хоног 5 хоног айтайхан. За 14 хоног л өөдөж өгнө шүү дээ. Ер нь бол өөд нь юу борхон минь Монгол руугаа буцъя гэж бодно. Ерөөсөй тэнцэж 3 сармаар байгаа газар биш байхгүй. Тэгэхээр яг бидний амжилт гэж төсөөлөд байгаа зүйл бол хэцүү өөр л доо. Тэгээд юундээс ч амжилт гаргаж болно л доо. Тийм учраас болвол заавал амжилт гаргасан хүн бас коуч хийнэ гэсэн үг бол бас биш байх л гэж байна. За тэгвэл маань сэтгэл зүйч. За залуу подкастыг сонсож байгаа сэтгэл зүйч болоо гэж бодсон хүмүүст ер нь юунд анхаарал юу гэж зөвлөгөө өгөх вэ? Өөртөөгөө нүр тулчил сурцсан хүнийг хэлнэ. Тэгэхээр нөө сэтгэл зүйч сайн сэтгэл зүйч чинийг хэлэх вэ гэдэг юм бол өөрт байгаа асуудал, өөрт байгаа хар бараануудыгаа бүгдийн биш маа гэхэд ядч талын олоо харцсан, түнтэйгээ ажиллах гад хичээсэн. Тэгээд тэр ажиллаж болдог гэдгийг үйлчлүүлэгч нартаа харуулж чадах хүнийг л сэтгэл зүйч гэх болов. Мэдээж бид нар чинь өв тэгш биш шүү дээ. Тэгэхээр нөгөө дүр эсгэлгүй өөрөөрөө үлгэрлээд нэг үзүүлсэн тийм хүн байвал за ингэж сэтгэл зүг орчуулж болт юм биш. Ингээд ийм техникүүдээр ойлгож болт юм биш. Шинжлэх ухаанч байх хэрэгтэй ингэж болт юм биш гэдгийг л хийж чадах үнийг сэтгэл зүйч гэх хаа. Тэгэхээр сайн сэтгэл зүйчлэхийн тулд та өөрийнхөө асуудалтай нүүр тулж чадах уу? Тийм зориг байгаа юу? Тийм зориг байгаа бол энэ мэрэгжил бол үд халгаа open буюу томор нэгээд өгчнө. Тэр зориг байхгүй байгаа бол та бэлэн биш байгаа бол та өөр зүйлийг бас хийгээ явахад бас асуудалгүй. Зурдан сэтгэл зүйч байна гэдэг нь заавал нөгөө юу гэдэг хүн эмчлэх гээд байгаа да бас биш байдаг. Сэтгэл зүйч биш ч гэсэн өөрийгөө эмчлээ явдаг ч хүмүүс гэж байдаг. Янз янзын аргаар хүн өөрийгөө эмчилж болно. Дуртай зүйлээ хийж эмчилж болно. Альваны хүмүүсүүдэд тусалж эмчилж болно. Гэвчлэн янз янзаар хүмүүсүүдэд тус дэмийг хүргэж биеинтэй одоо дэм өгч болдог. Тэгээ тэгингээ өөрийгөө эмчилж бас болдог. Гэхдээ яг сэтгэл зүйч болохын тулд та яалтчгүй тэр хилээр нь тэр шинжлэх ухаанч байдлаар нь тэгээд маш их юм анализ хийдэг хүн болт юм да ер нь бол. Өдөр тутамдаа л анализ хийнэ. Гараа явж байхдаа анализ хийнэ. За энэ байгалийн тэнгэрийг харж байхдаа анализ хийж байна. Би энэ тэнгэрийг харж байхдаа юу бодож байгаа юм бол гэдгийг харна мэдрэн тий. Тэгээд тэр чинь бас тийм амар бас биш байдаг. Яа тэгэхээр хүний оюун ухаан, сэтгэл мэдрэмж, бодолтой нь ажилтдаг хүн гэдэг чинь асар мэдрэг хүмүүс байх хэрэгтэй байдаг. Асар мэдрэг байхын тулд та өөрийгөө үргэлж тэр анализэд бэлтжидэг л ажигч байж сурсан хүн байна. Тэгээ тэрнтэйгээ ажиллаа сурцсан л хүнийг хэлэх юм болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө талаас ганц өхөөс асуумаар байна л да. Алхимчаа тайлбарлаач. Би сэрийгээ бодсон. Гэхдээ би одоо энэ подкаст дээр нөгөө ингэ сонсч байгаа. Мэдээ сэтгэл зүйн салбарын залуучууд их сонсох байх л та энэ бүх насны хүмүүс сонсох. Гэхдээ пүүжэгээд одоо сэтгэл зүйч шүү дээ. Бүр пүүжэ сэтгэл зүйч маань. Яг л одоо миний одоо бодлоор сэтгэл зүйч гэдэг хүн ийм л хүн байдаг болов уу гэж бодогддог байхгүй юу? Тэгэхээр нөгөө яаж сайн сэтгэл зүйч болох вэ ч юм уу чи дөрөвөөс асуужсэн шүү дээ. Тэгээ энэ үний авраач арай өөр авраа байхгүй юм. Тэгээ нөгөө өөр юм хийж явж ирсэн аа, тайзан дээр гарч дуулж ирсэн аа, өөр хүн телевизийн нэвтрүүлэгт орсноо. Энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө өөр хүн болж хувирдаг хүн биш байхгүй юу? Энэ хүн гадуур явж байхдаа дэлгүүрт хүнс авч байхдаа яг л одоо энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаатай нэг хүн байдаг учраас одоо миний хувьд бол Монголын хамгийн сайн сэтгэл зүйч гэж хэлнэ. Би муу сэтгэл зүйч нэг зөндөө мэднэ. Манай найзууд бүр гадаад дотор төгсөөд ирсэн бүр best бас сэтгэл зүйч нар байгаа. Гэхдээ энэ мэрэгжил гэдэг чинь өөрөө ингээ яг нэг энэ тэр хүн өөрөө ингээд те
ийм л үнэн байх ёстой гэж түрүүн хэлсэн шүү дээ тий. Маш сайн орчуулагч хийх ёстой гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр ер нь одоо ингээд сэтгэл зүйгээр суралцж байгаа бусад сэтгэл зүйн төвийнхэн хүмүүс бол телевизээр амар их гараад байгаа нэг амар мундаг гэж бодоод байгаа. Гэхдээ Пүжэ бол тийм нэс амар зайлс гэдэг хүн юм шиг надад санагддаг. Гэхдээ яг тийм л хүн учраас л одоо хамгийн олон одоо клиентүүд одоо энэ хүний цаг олддгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо айгу мундаг гэж бодож байна. Тэгээд ер нь Мета гэдэг энэ сэтгэл зүйн төвд би бол ирэх амар туртай. Битээрс подкаст хийчихсэн шүү дээ. Хүүхдийн сэтгэл зүйн талаар. Амар өндөр үзэлттэй. Тэгэхээр яг энэ чиглэлээр бол мэрэгсэн хүн гэж бодож байна. Тэгээд сүүлд надаас бас амар сайн сэтгэл зүйч хэм байр хүүхдийн сэтгэл зүйч амарч асуусан би Пүжэгийн дугаараа өгсөн. Би ер нь гадуур авирах борлуулалт хийдэж шүү дээ. Би алхимчийн талаар бас ярив. Тэгээд би ер нь амар сайн юм бэлддэг хүн байхгүй нөгөө нэг ингээд аливаа нэг зүйл орохдоо өнөөдрийн подкастэнд орохыг надад 7 хоног өмнө хэлсэн. Тэгээ би 7 хоног жингоо миний хамгийн их хайлт бол ChatGPT-ийн хайлт бол ерөөсөө ментор коучинг. Тэгээд би бас 2 ном уншсан. Яг энэ дээрхэн тулд 2 ном уншсан. Би өөрөө ч гэсэн бас яг үндэ амар коуч хийсэн мөртлөө ментор коучийн ялгаан дээр эргэлжсэн зүйл байсан мэлээ. Би Дейл Карнегигийг ментор хүн юм болов коуч юм болов гэдээ амар хэрэгэлж боддог байсан. Тэгээ тэр хүний байог уншингууд багш одоо номын зохиолч гэдэг. Гэхдээ тэгээд ингээд надад ингээ өөр амар их өнөөдрийнхийг ярихын тулд бас бэлтгэл хэрэгтэй байсан. Тэгээд би алхимчийн талаар ярмаар байна. Алхимч гэдэг ном бол 1988 онд бичигдсэн ном те. Пауло гэх хүний бичсэн ном. Тэгээ энэ бол уран зохиол дэлхийн уран зохиолын сор бүтээлүүд дотор 3-т ордог буюу дэлхийд даяар нийтдээ 150 сая ширхэг борлогдсон ном багхгүй. Тэгэхээр Монголд ингээм амар олон хүмүүс уншиж байгаад би амар баярлж байгаа. Чин сэтгэлээсээ баярлж байгаа. Би болохоор уран зохиолын номонд бас тийм сайн хүн биш. Би уран зохиолын ном уншихаар яг үүндээ нөгөө айгүй олон гарч байгаа нэр тэгээд өгүүлэмж нь надад хүүхдтэй хасаал ягаад ч би уран зохиолын ном нэгсэн уншиж чаддгүй төвлөж чаддгүй гэсэн. Гэхдээ биний ингээд амьдралдаа ингээд шүтдэг, биширдэг хитэн номны 3 номны нэг өгөхгүй алхимч бол. Тэгээ яг алхимч гэдэг энэ үзэл санааг ингээд нэлээ ингээд судлаад үтсэн. Энэ бол ерөөсөө энэ ном буюу 1988 онд бичигдсэн энэ номоос биш өмнө нь ерөөсөө энэ Египтэд байсан юм байна. За Египтэд энэ клима гэж гарч байгаа юм л да хар газар гэдэг нь болохоор эртний одоо энэ Египтийг хэлж байгаа юм. Тэгээд 5000 жилийн өмнө бол ингээд алхимия гэдэг те металлыг хувиргах урлаг гэдэг зүйл байсан. Тэгээд хар тугуулгыг болохоор ингээд алт болгодог. Одоо мөнхийн усыг одоо эликсэр те мөнх амьдралын усыг эрэлхийлэгч гэдэг энэ алхимч гэж хүмүүс байсан байхгүй. Байсан гэж. Гэхдээ яг энэ үндсэндээ бол хүний сүнсийг одоо хувиргах. Тэгээ ер нь ингээд Египтүүдийн түүхийг харахаар яагаад муми болоод хүнийг зандаршуулт юм. Яагаад одоо тэр сүнслэг ертөнц бол материалын ертөнц ингэ үздэг. Тэгээд алхимч гэдэг энэ одоо нэр томьёо бол өөрөө ингээд энэ номноос өмнө байсан юм байна. Тэгээ Египтийн домогт гардаг. Тэгээ энэ бол яг коуч, ментор эдний бүр яг адилхан одоо ингээд те зур үгээс нь ингээд бодохоор хар тугалгыг тэр зохиол дээр ч гэсэн гардыг алхимч хар тугалгыг ингээд хариулын тавган дээр гал дээр ингэж жаад алт болгочдөг байхгүй. Тэгээ энэ бол бидний хувьд бол мэдээж уран зохиолын ном дээр уншихаар ингээд юу штэ энэ бол фантастик те. Яг үнэндээ бол байгаль дээр ч гэсэн тийм байхгүй юу. Алт гэдэг чинь ингээд цулаараа юм уу бүхлээрээ байх тохиолдлыг ховрогдөг. Хөвчлээ хар шороон дунд идэг учраас хүн ялагддаг. Тэгэхээр ер нь бол коуч, ментор, сэтгэл зүйч эдний хийгээд байгаа зүйл бол яг алхимчтай адилхан хүний тэр дотор байгаа тэр алт эрдэнсийг олж гаргаж ийн. Хүний тэр all soul to change to the gold soul гэж бас үг гэдэг хэвгүй. Тэгэхээр ингээд хүний ингээд энэ зүйлийг ингээ өөр болгоно. Алхимч одоо сая энэ номыг ингээд уншихад би яг энэ номыг ингээ уншмаар санагдсан гэл тэгсэн чинь Буудхан газрын кафе яагаад гэд бичсэн номон дээр би ингээ уртлынх нь нээсэн чинь Libras Испаний нэг хүн гэлцсэн байхгүй. 21-р зуунд тохирох алхимч гэж байхгүй. Тэгэхээр энэ нэр томьёо ч өөрөө
угаасаа байсан зүйл байхгүй алхимч гэдэг. Тэгээд тэр одоо тий алхимчгийн ном дээр гардаг амар гоё үг гэдэг штэ. Мактуб гэдэг мактуб гэдэг энэ мактуб гэдэг үг нь хаанаас гарсан юм бэ гэхээр араб хэлний катаба гэдэг буюу бичигдсэн гэдэг үгнээс гарсан үг байхгүй мактуб гэдэг. Тэгээд нэг хончин залуу тэр нөгөө картиго ингээд тий ингээд хончин залуу ингээд алт эрдэнэсийн ирэлд гардаг зохиол штэ энэ чинь. Тэгээд уулзсан бүх хүн л мактаб гэдэг. Мактаб. Тэгээд энэ мактаб гэдэг үг бичигдсэн буюу хувь тавилан чи аль хэзээ зурагцаан гэдэг үг байхгүй. Чиний хийх ёстой л хүн гэдгийг бүхэн хэлдэг байхгүй. Тэгээ агуу тамирчин LeBron James-ийн би фэн байхгүй. Ингээд би тэр хүний фэн. Би тэрнийг ингээд хараад ингээд миний ингээд шар ус босоод миний ингээд бүх урам зориг авдаг хүн. Тэгээ тэр хүний нуруунд дээр chosen гэдэг тэгээ сонгогдсон нэгэн гэдэг бичиг байдаг. Энэ бол нөгөө мактаб гэдэг үг байхгүй ер нь бол одоо ингээд хувирчаад байгаа болохоос мактаб гэдэг үг нь болохоор нөгөө араб хэлний катаба гэдэг үгнээс гаралтай гэдэг. Тэгэхээр алхимч гэдэг бол өөрөөр хэлэх юм бол бүр гайхалтай. Энэ бол хүний одоо тий хүнийг одоо тэр хүний одоо тий зүгээр металлыг хувиргаж чадчихээн гэдэг чинь өөрөөр хэлэх юм бол энэ бол бүр ингээд тий чамааг ингээд чиний дараагийн шатанд авирч чадах. Тэгээ яг энэ зохиол дээр гардаг хамгийн гоё үг хэрвээ чи нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол хорвоо ертөнц бүхэлдээ чиний хүслийг биелүүлэхийн тулд одоо хувилдаж яаж эхэлдэг. Би зогсоохгүй хараа. Би бүр яг сая хэлэх гэж л. Би алхимчийн номыг уншиж байсан байхгүй. Гэтэ тэр чинь бүр дунд ангид байхаа. Артаж уншиж байсан. Яг наад өгчээ тод үлдсэн байхгүй. Яг энэ үг тод үлдсэн. Яг тэр номноос ерөөдөө номыг уншаа би жоохон мартчихдаг л та ингээд. Тэгээд яг наад өгчээ яг тод үлдсэн. Хэрвээ чи чин сэтгэлээсээ хүсэх юм бол тэр хүслийг чи биелүүлэх нь бол хорвоо ирснээс тэр зэгтээ одоо хувилждаг байхгүй юу? Нэлээд тусалдгаа гэдэг. Тэр бүс хамгийн тод үлдсэн л дээ. Гэтэ би ингээд одоо бодохны тэр нэг зүүрлэл байсан болов уу гэж би зүгээр өөрөө хувьдаа бодоод байгаа. Тэр алтыг нөгөө чулууг ингээд алт болгодог ч юм уу. Тэгж хувирахдаг нь харин тийм зүүрлэл маягаар ингээд ойлгоод авчвал илүү гоё юм болов. Одоо тухайн үед бол ингээд яг үлгэрийн ингээд фантази санагдаж байгаа юм л та. Үгүй тийм ингэж үсэн бэ. Нэг зүгээр домог юм болов юу юм бол одоо ингээд бодоод эхлэхээр тэр магадгүй зохиолч нь зүүрлэж хэлсэн байх гэж би ерөөдөө одоо бол бодож байгаа. Тэгээд ойлгохоор бас нэр боломжтой юм шиг. Юу нэг алт гэдэг зүйл яагаад ийм амар үнцэнтэй байдаг болцсон бэ те? Ховор болохоор л тест. Энэ ингээл газар дээр байж идэг чулуу хэдүүлээ хэрвээ хүн төрлөختөө алт гэд нэрлэлсэн бол чулуу үнэтэй байх юм шүү. Гэхдээ боломжгүй. Яа тэгэхээр байж л байдаг зүгээр хүн ингээ хараад тасчихсан тийм ээ. Ховор байгаа тусмаа илүү үнцэнтэй болоод байна. Тэгэхээр хүний дотор байгаа тэр ховор зүйл те тэрийг ингээд нэгэнтээ олоод тэрнийхээ одоо зорчгол юм бол яг торвоо ертөнц чамд тусалдаг. Зөв өөртөө итгэл гэсэн ерөөдөө санаа юм болоо гэж би одоо бол ерөөдөө бодоод байгаа. Зөв шүү дээ. Ер нь тэгээд гэхдээ алхимч гэдэг нэг том 5000 жилийн өмнөх Египтүүдийн тэр одоо энэ домог байдлаар одоо сүүлийн үед нөгөө нэг Google-тэй од болсон шүү дээ тий. Лабубу тий. Лабубу ч гэсэн зүгээр тэр одоо компани зохиож олцсон юм биш байхгүй. Тэр чинь Европт байдаг те домог штэ те домог штэ. Ерөнхийдөө мангас байдаг гэдэг домог л байхгүй юу. Тэгэхээр бидний хөвчлэн одооний ингээд яриад байгаа зүйл чинь те ингээд хорвоо ертөнц би нөгөө түрүү ингээд өмнө ингээд хэлсэн штэ. Нөгөө энэ подкаст бас нэг талаараа нөгөө нэг дүрстэй биш яриа учраас айгуу зүгээр хоёрдугаарт миний сүүлийн жилүүдэд орж байгаа юм чинь дандаа л нөтийн илчүүлэг улсын төсөв компани стратеги энэ ингээд нөгөө нэг яг одоо цэвэр мета дээр хийж байгаа цэвэр нөгөө энэ чавраг одоо амар сүнслэг өрөө шүү дээ тийм тийм амар тань. Тэгэхээр одоо энэ алхимчийг ярих боломж олдож байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яагаад энэ олон орны соёл иргэншилтээр тэр ном хэвлүүлэгдээд очиход үн цэнтэй байгаа юм бэ гэхээр яг л нөгөө зүйл. Тэгээ энэ ингээд саяны энэ нэр томьёо чинь одооний манифест болоод одооний бодлын хүч болох байхгүй юу. Тэгээ миний бичсэн хоёр ном бол soft skill гэдэг энэ ном одоо хүртэл хүмүүс буруу ярьдаг зөөлөн ур чадвар гэдэг. Яагаад ингээд гадаад үгийг монгол руу орчуулахдаа ч гэсэн залхуураад байгаа юм бэ те. Hard skill одоо яг хатуу авцтай диплома авчир hard skill-а үзвэл зөөлөн ур чадвараа үзүүл гэж байхгүй ш. Дотоод ур чадвар хүний дотор байгаа зүйл шүү дээ. Бодлын хүч
гэдэг чинь манифест шүү дээ энэ чинь. Бодлын хүч гэдэг чинь манифест байхгүй юу? Бодол яаж үүсдэг юм бэ гэл. Би нөгөө түрүүн хүний хідэн бодол ордог вэ гэд хүртэл ингээд тайлбарлаа ш. Тэгээд би бодлын хүч гэдэг номдоо аим нэмгэн номчлын чаа. Одоо энэ гадуур байхгүй хүмүүс амар их асуудаж нэрээ тоглоомгүй би албаар ном болгон номын дэлгүүр болгон дээр хэвтчихдэг ном битээ байгаасаа гэж бодсоочаас бичээ. Тэгээд энэ дээр нөгөө түрүүн пүж бас хэлсэн шүү дээ. Нөгөө хүн болгонд ингээ гацдаг те сад бэрхшээл байдаг үегээ тэгээд энэ дээр ингээд хүүхд насны гэгээ мөрөөд л одоо яг та нарын мэрэгчлээ болох ч залуучууд юу ирээдүйд хүсэж байгаа юм тууштай байдал сэтгэлгээ яг нөгөө түрүүний сэтгэлгээ байхгүй. Тэгээд сад бүхэн төр зуурах хүрээлэн боорч амар чухал хүрээлэн боорч тэгээд эцэг их тэгээ буруу зөвлөгөө би бүр энийг өөр ярих амар туртай буруу зөвлөгөө одоо хүмүүс биш үү те харизм бүдүүлэг зан чанар шудраг байдал гурыг ялгаж чадхаа болцсон бүх хүн лайв хийж гарч байгаа бүх юм ямар ч ёс зүй байхгүй тэгээд хин нэг бүдүүлгээр доромжилж гутааж байгаа зүйл буюу огт уулзаж чадаагүй хүнийхээ талаар аимшигтай үг хэлж гин гэдэг энэ одоо ямар сэтгэл зүй ямар майндсет гэдэг би л огт мэдгүй. Тэгэхээр би бол энэ номд бүр амар хайртай. Өнөөдөр угаасаа бас энэ подкаст дээр ярих гэж боддог. Тэгээд давааны цаанд даваа гэлцэл байх халдгүй гол нь үнэн байх хэрэгтэй. Хичээнгүй мэлхий хавдарч бүтээ тоосоо босоод дахиад тоосоо өгөөд босоод иргээд. Тэгэхээр би бол өнөөдөр миний ярьсан бүх зүйл баг энэ номон дээр байгаа. Тэгээд зүгээр санамсаргүй бичсэн юм шиг байхгүй юу? ChatGPT-гээс ч юм уу бүгдээс харж агаад уус зураг байхгүй номон дээр. Тэгэхээр миний одоо дандаа боддог, дандаа ярьдаг зүйл яг адилхан нэг л юм байна. Яг л саяны ярьдаг манифест чинь бодлын хүч юм шүү. Коуч, ментор чи явж алхим юм шүү. Тэгээ явж эргээд ингээ харахад амжилт гэдэг чинь ч гэсэн 50 байдал юм шүү. Би нэг ингээл би юм стори их дуртай, дуу муунд ингээд. Тэгэхээр нөгөө ингээ ярихаар хүмүүс ингээд ихэндээ ойлгохгүй шүү дээ. Одоо юу сони юм ярьдیں۔ Тэ гэж бодож ч гэсэн бас ингээ уйлдаад ярих юм бол яг л саяны домог шиг зүйл болоо гэд бодож. Арай урт ирсэн үү? Тэгээ сая хоёрыг нөгөө ярьж байхад би октодор амар бахархсан нэг зүйл түүх орж ирж байгаа байхгүй юу вэ гэдгсэн чинь манай хоёр охин хоёлаа лабубу we hate it гэж ярьдаг дургүй гэж ярьдаг байхгүй би нөгөө ингээл нөгөө тренд дагаал тэрэнд дуртай байх юм болоо гэл зурагт болон YouTube бид нар дээр нь байнгын лабубунууд байгаа шүү дээ интэл байх юм бол гоё мой гэл харагцаал байж хахад за энэ хоёр ч одоо ингээл авна гэх бахтаа гэл бид хэд нэг гадаад явж хахад тэгж жоох. Авна гэх бахтаа яаж энийхэн хажуугаар ингээд эвтэйхэн зөрөөд гарах уу гэл бодоод байж хахад манай хоёр хоёулаа ингээд тэрийг хараад бүр хараагүй юм шиг ингээд бүр тэрэнд ингээд татагдчихгүй хажуугаар нь зүгээр гараа авчихгүй юу. Тэгээ би бүр гайхаад түүе хоёр лабубу яаси лабубу дургу мөксөн ч. Би дурггүй штэ наадах чинь мангас наадах чинь хүүхэд авч явдаг. Би тийм муу юмд яагаад дуртай байна гэж чи бодсон гэд эргүүлээд намайг ингээд мат тавьж байгаа байхгүй. Яг тэр мөчөд би юу бодсон бэ гэхээр за би сэтгэдэг хүүхдүүдийг бүтээж байгаа юм байна. Энэ миний хувьд нэг амжилт юм байна. Би бусад өөр зүйлийг бол хийж чадахгүй байх. Тэгээ өөрийнхөө хүүхдтээр би сэтгэдэг хүүхдүүд бүтээсэн юм байна. Юу вэ гэхээр шууд юм трендэд үгүй гэж хэлж чаддаг. Ухамсарт тийм хүн байгаа юм биш үү гэж харж байгаа. Яг тэр мөчөд юу бодож байсан бэ? Магадгүй бид нэрнгэсээ юм ухамсарт хүмүүс болох хэрэгтэй байна. Түрүүн ганц өхөн ярьснаар бол хүн чанараа битээ алдаарай, хүн мөн чанараа битээ одоо байхгүй болгоорой гэж байгаатай ижилхэн бид ямар зүйлд автах уу, ямар зүйлд автахгүй вэ гэдгийг асар сайн мэддэг байх хэрэгтэй байна залуучуудаа. Юм тренд хөөгөөд хэрэггүй гэж би бол хэлэхгүй. Тренд зарим нь гоё бах. Гэтэ яагаад би энэ тренд хөөж байгаа вэ гэдэг асуултанд өөр хариулж байгаа. Тэгвэл тэр трендтэй ингээд яваад иж болно. Тэгэхгүй энэ асуултанд хариулж чадахгүй зүгээр аялдан дагж байвал энэ бол одоо сүрлээ. Энэ бол нийгмээрээ сүрхийн цондон шүү. Бид сэтгэж сурах хэрэгтэй байна. Би бол ChatGPT-г бол биднийг ухаан муутай болох гэж гарч ирсэн гэж бодохгүй. Энэ биднийг илүү ухаантай болгохын тулд амьдралыг хэлбэршүүлж гарч ирсэн баг.
Тэгвэл ухаалаг ашиглалтай энийг. Яаж ашиглах вэ гэдэг чинь бидний сэтгэлгээ шийдэж байгаа учраас ухаалаг байцгаахын тулд ухамсараа бид нэр өндөр болгох хэрэгтэй. Тэгээд би хинбэдэд нэгдүгээр хариулаад дараа нь би юунд дуртай дургүй байгаа гэдгийг илэрхийлээд хардаг болчих хэрэгтэй. Ялгаж салгадаг болох. Тийм хүмүүс байхаасаа илэх гэж бол хүслээ. Тэгээд нөө лабубу ярангуут чи шууд тэр түүх орж ирлээ шүү дээ. Нэрэ манай хоёр чинь тэгжсэн шүү дээ. Тэгээд тухайн үедээ би бол одоо ч гэсэн дахиад асуудаг хгүй. Дахиад тренд хөөх гэж нүг гэл ингээл хараад. Аяасан танаа ангийнхан бүгдээрээ лабубу гэдэг. Харин тий амар сонио тэр лабубу ингээл амар гоё л гэдэг. Би л лабубу дургүй. Гэлгээл энийг ярьж байгаа жишээ. Тэгээ би за одооны шинэ үеийн хүүхдүүд иймэрхүү умсарт байдал нь өндөр байгаасаа илүү ингэж дуртай дургуугаа ойлгодог. Тэг яагаад гэдгийг тайлбарладаг байгаасаа чадвартай байгаасаа л гэж хүсэх юм байна. Тий. Би бас нэг юу хэлээ нөгөө бас нөгөө коучээс ихтгэхийг хайлаад алхим ч юм уу ярьсан байж магадгүй. Тэгээд коуч хэрэгтэй юу хэрэгтэй. Тэгээд би одоо ингээд айгүй холон юу хүлээж авдаг ш бас ингээд нэг охин надад зурус өгсөн гэдэгтэй адилхан надаас хэрхэн айгүй сайн CEO байх вэ? Би бол одоо гэр бүлийн бизнес гээд би одоо ингээд шууд ингээд хүчээр шахуу ингээд болчлоо яах вэ гэд асуужсан хүний саяхан би амар гоё бизнесийн юм дээр гарсан юм гоё постэр те одоо манлайлагч удирдахч хүн гэдэг бол гүйцэтгэх захирал хүн гэдэг бол одоо тэр нэр хүндхээс илүүгээр их хариуцлага юмаа гэдэл гоё амар гоё юу гарцээс тэгээ тэрийг хараад нэрэ битэр чи хэдэн жилийн өмнө ярьжсэн штэ гэд тэгээд бас одоо надад гоё гоё айгу юм гарч ирсэн тэ одоо миний 27 настай надаас ингээд коучинг авсан залуу захирлээ би захирал болчоод анхны цалингаа аваад ингээ амар үнэхээр миний одоо бүтэн сар авдаг цалингаас илүү цалинг би 14 хоног ажиллаад авчлаа тий. Тэгээд гоё байна одоо хоёлоо миний гарын үсгэн дээр сууя гэдэг тэгээд гүйцэтгэх захирал гарын үсэг айгуу чухал байдаг гэдэг гарын үсгэн дээр сууж исэн. За тэгэл одоо та бол миний амьдралыг одоо ингээд олсон юм уу ингээд нэг залуу надад айгуу гоё бас шин ууж байгаа биц юм шиг л айгуу олон жилийн дараа карьер ченж хийгээд тий. Тэгээд нөгөө түрүүн коуч болохын тулд заавал амжилт үзүүлсэн байх хэрэгтэй юу гэдэг нэг асуужсан. Тэгээд би болохоор бас энэ нөгөө нэг сансар өгтрөгөн талаар эртний одоо философийн талаар шинжлэх ухааны талаар ч гэсэн бас сонирхдаг хүний хувьд энэ амьдралын утга учир үнцний талаар айгүй боддог. Учираас би бас ингээм амар олон ажил хийж үзсэн. Өөр салбарт өөр маш хамгийн хэцүү тэр салбаруудад ажиллаж. Тэгтээ ингээд маш олон хүнтэй уулзах завшаа олдоод тэгээд бас юм олон хүнээс суралцах боломж олдоод тэгээд тэр сурч мэдснээ заавал бусад хуваалцах ёстой гэж одоо тэр бодоод тэгээд мэрэгэн гээд айгу мундаг залуу байсан шүү дээ. Тэгээд бурхан болцсон. Тэгээд мэрэгний бас нэг хэлсэн үгийг би бас өмнө подкаст дээр хэлсэн юм л. Хүн өөрийгөө залуу гэж голохгүйгээр мэдсэн сууснаа бусдад хуваалцах ёстой гэж хэлсэн байсан. Тэгээд тэрнтэй адилхан би бас энэ айгу олон ном бичээд байгаа. Өөрийнхөө бодлуудаа ном болгож гаргаж байгаа. Одоо яг 2 ном бэлэн толгойд явж байна. Тэгээ энэ 12 сард гарах уу гарахгүй юу бодож байна. Яа тэгэхээр аль хэзээ нөгөө айгүй олон жил ингээд толгойдоо ингээд зураад явж байгаа учраас тэгэхээр коуч бол бас нэг талаараа айгүй гоё ажил шүү. Айгүй гоё зүйл шүү. Тэгээд би ч гэсэн бас банк пужгээс асуудаг. Хизээ би энийгээ full time болгох юм бэ гэдэг. Тэ. Одоо ингээд 30 гарч яваа залуу 3 хүүхэдтэй айл гэр авч яваа хүн учраас мэдээж хариуцлага хүлээх хэрэгтэй. Байр одоо тэ тогны мөнгнөөс ахгуулаад хүүхдүүдийн бус төлбөрөөс ахгуулаад заавал ажил хийх хэрэгтэй. Тийм учраас бизнесийн салбарт завгүй ажиллаж гин, ном бичиж гин. Гэхдээ хажуугаар нь банк сургалт зааж гин. Одоо сургалт бол айгүй чухал шүү дээ. Одоо маргааш өглөө үүрээр бараг 5 мог явах нь бүр Хинтээ аймгийн Батнор сумын төрийн албаагч нарт очиж сургалт орно. Тэгээд Монголын хамгийн том хоёртолгой дээр Эрдэнэ төлбөр дээр бүр Монгол ардын намын бүх үрийн дарга нарт хүртэл өөр хангаа аймагт очиж сургалт оржсэн. Тэгээд сургал орно олон хүний өмнө ярина гэдэг бол бэлтгэл. Бас нэг хүнтэй уулзаа ярина гэдэг бол бэлтгэл. Тийм учраас энэ коучинг бол бас айгүй чухал. Тэгээд илүү олон коуч нар гарч ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд коуч хийгээд амьдрах хэрэгтэй.
коучийн төлбөрийг бас өндөр болгох хэрэгтэй. Тэгээ олон хүмүүс коучтээс зөвлөгөө аваад бас ингээд амжилт үзүүлээсэй гэж бодож байна. Тэгээд хамгийн мундаг ганцхан хүн байна гэж үгүйсээ ямар салбарт байх боломжгүй. Тэгэхээр дараа гарч ирж байгаа сэтгэл зүйч нар нь одоо байгаа сэтгэл зүйч нарыгаа давсан тийм мундаг мэргэжлүүд гарч ирнэ. Та нар маш мундаг сэтгэл зүйч нар болоод та нараас илүү сэтгэл зүйч нар дахиад гарч ирнэ. Тийм учраас энэ бол хязгаарч ингээд зогсохгүй байнгын явдаг зүйл учраас одоо ингээд анхаараасаа гэж хүсэж байна. Тэгээд миний одоо энэ подкастыг сонсож байгаа бүх хүмүүст маш их олон зүйлийн талаар нуршин ирсэн бол бас уучлаарай. Гэхдээ хүн бол өдрөө болгон нэг зүйлийн талаар байнга бодох ёстой. Энэ бол үхлийн талаар байнга бодох ёстой. Тэгжиж хүний амьдрал өөрөө утга учиртай, үн цэнтэй болдог учраас залуу хөгшин гэж голохгүйгээр үхлийн талаар бодож байгаарай. Цаг хугацааны талаар бодож байгаарай. Тэгээд гой туу сонсоорой. Тэгээд сайн бичээрэй. Тэгээ үнэхээр бас хүсэх юм бол манифест ч вэ нөө, secret ч вэ нөө, бодлого ч вэ нөө хамаагүй. Үнэхээр чи хүсэх юм бол хорвоо ертөнц чиний хүслийг биелүүлнэ шүү дээ. А гэхдээ тодорхой хүсэх ёстой шүү. Баян болмоор байл гэдэг. Гэхдээ баян гэдэг чинь ямар хэмжүүрөө гэдэг чинь 100% 100 л уурш. Хүсэлтэй сонирхолтой нэг юм хэлэх үү? Би өчигдөрхөн яг манай нэг сэтгэл зүйч одоо шав гэх юм уу? Италид сурж байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө дандаа юм гүйж байгаа бичлэгээ оруулсан байхгүй. Дандаа юм бүх цаг үед бүх үйлрэлд ингээд гүйж байгаа амар гоё хот мот Монгол зонгол ингээд Улаанбаатар энэ тэнд ингээд гоё гүйж байгаа бичлэгээ болсон. Би өстө хизээ өөртөө ийм гоё цаг гаргаад ингээд нэг гоё гүүх юм бол гэж боддог байхгүй. Өнөө өглөө гүйсэн. Ягаад нөө машина нэг юунд буруу газар тавьсан. Тэгэхээр гарч ирээд машина аав гэдэг байхгүй. Гараад Google яг гэсэн чинь түлхүүрөө мартцсан. Дахиад гүйж байгаа байхгүй. Тэгэл би дотроо юу гэж яг shit зүгс хэрэгтэй. Яг зөв. Наач багхгүй. Тэгэл Google яж та би өчигдөр гүймээрэн гэж бодсон. Би өнөөдөр гүйж чинь гэхдээ ийм биш байсан. Ийм хэлбэрээр биш. Тэгтээ гүйж дуусныхан дараа хүсэл гэж сонинч хэлбэрээр ирэх юм да гэж бодчихсон. Яг нэг юм багхгүй нөгөө хүний тарих үнэн худлаа хоёрыг үгийг ялгадаг байхгүй. Тэгэхээр чи жок хийгээд ярьсан тэр ч үгс билэн штэ. Тэгтээ одоо чинь би гоё бенз гэд мөрөөдөд янгууд найз чинь бенз авчиж байгаа байхгүй. Чи машинд нь сууж үтсэж байгаа байхгүй. Чи өөрөө бензинд суумаар л гэсэн штэ тийм үстэй тийм болохоос ш чи өөрөө яг худалдаж авч байгаа. Ер нь тэгээ нөгөө manifest secret дээр зарчмын харангуут өөсөө бүгд ойлгомжтой л да. Маш тодорхой хүсгээ те. Баян болмоор байна гэдэг. Баян гэдэг чинь хитэн төгрөгийн ингээд хэлсэн байдаг шүү дээ. Би 2 сая долларыг бол намайг арай шуналтай гэд бодож байгаа. Нөгөө шидэт мухлаг гэдэг ном байгаа. Тэрийг бас уншаарай гэж хүсье. Нөгөө manifest-ыг заасан ном бид. Тэгээд тэгээд шидэт мухлаг дээр нөгөө гардаг шүү дээ. Нөгөө баян болмоор хитэн төгрөг гэж би 2 сая доллар гэж 2 сая гэж хэлчихсэн. Намайг шуналтай гэж бодож бодгоо сая гэж хэлсэн чинь за сая гэдэг хэлсэн байдаг. Тэгэхээр пүүжиг хэлдэг шиг угсаа бодол биелэн шүү дээ. Гэхдээ тодорхой бодоорой. Тэгээ угсаа эрэг тал руугаа бодохгүй бол бас хүний торхинч бас новшин бодол орж ирнэ шүү дээ. Тэрэндээ жоохон автах юм бол ер нь хэцүү шүү те. Тэс гоё хөгжилтэй түүх шүү дээ. Гүмээр нэгсэн чинь нэр. Машина ачуулаагүй болж. Хүүсэргээ таарсан. За чиний хэр одоо олон зүйл сурч мэдөө. Энэ подкаст дээр зөндөө зүйлсийг сурлаа. Гэтэ дараа нь яг подкаста би хийчээд дараа нь дахиж угаасаа сонсдог байхгүй. Тэгтээ илүү их анализ хийх байх. Яг сая зөндөө гой сэдвүүд гарч ирлээ. Тэр болгоныг кач хийж аваад тэгээ дээрэс нь бас дотроо бас дараагийн асуултаа одоо тэгээд мэдээллийгээ анализ хийх нэлээд толхиа дахин ажиллуулаа л да. Гэтэ саяны бас ChatGPT-ийг бас хэлсэн бас гоё санагдлаа. Тэн дээр бас өөрөө ганцаараа бас бодмаар л юм байна дараа. За ерөөхдөө нэг тийм бүрээ дуусахгүй гэдэг. За 1 цаг 40 минут урттай болсон байна. За тэгээд сүүлийн асуултаа ерөөхдөө асуучих юм уу гэж бодлоо. За тэгээд нэлийн урт ярьсан учраас энэ дундаа бас зарим талаараа сэдвээсээ хазаасан хвчлэн янз бүрийн зүйлс ярьсан байх. Тэр болгоныг тэгээд үзэгчд манай өөрсдөө шуун тунгааныз. За тэгээд
хамгийн сүүлийн асуулт нь болохоор маш энгийн эхлээд хамгийн эхний цэг дээр буцаад очие гэж байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр за өөр өөрсдөө бүгд төвлөрөөд юу хийдэг талаараа өнөөдрийн сэдв юу вэ гэдэг дээрээ төвлөрөөд за коуч гансүх яг юу хийдэг вэ? Коуч гэдэг дээрээ төвлөрөөд тэгээд нэг богинохон хариулаад явчих тийм ээ. Өөрийнхөө. За би бол одоо ашигч юм аа. Тий. Тэгээд үндсэндээ бол одоо миний одоо би бас их залуу шүү дээ тий. Одоо бол 30 гарч яваа залуу. Гэхдээ миний одоо өдөр тутам хийдэг зүйл бол бизнесийн салбарт одоо маш сайн үр дүн үзүүлэх, маш олон хүмүүсийг манлайлах ажил хийхийг хажуугаар яг одоо маш олон зорилготой, хүсэл мөрөөдөлтөй шатаж явж байгаа. Дээрээс нь хэрхэн яаж тэнд хүрэхээ мэдэхгүй явж байгаа. Маш олон хүмүүст одоо цаг хугацааг нь хэмж өгдөг юм болов. Тийм болохоор гайхалтай үр дүнгууд, гайхалтай хүмүүстэй уулзч одоо тэдний одоо амьдралд бас юм гайхалтай хорон мөчийг бүтээхтэн тусалж исэн тийм хүн гэж одоо өнөөдөр бас ярьж байхдаа бодлоо. Тэгээд цаашдаа ч гэсэн суралцаар байна. Soft skill гэдэг бол насан туршдаа одоо сурдаг зүйлэгдэхтэй адилхан коучингийн талаар ч гэсэн тэгээд одоо саяны миний хэлдэг алхимч гэдэг талаар ч гэсэн маш олон гайхалтай хүмүүсээс суралцах бах. Тэгээд эргээд одоо маш олон хүнд тэрийг түгээж зарим хүнтэй уулзсан бүхэнтэй уулзч чадахгүй учраас бичнэ. Тэгээд номороо, лекцээрээ, амьдралаараа маш олон гайхалтай зүйлсийг хийж бүтээж байгаа. Тийм хүн аа. Тийм учраас эргээд дүгнээд хэлэх юм бол гайхамшигтай зүйлсийг бүтээх төв нэмрээ оруулдаг тийм хүн байна. За сэтгэл зүйч пүрүүсүрэн юу хийдэг вэ? Тэрнээс өмнө гэс нэг жоок гэлчүү. Та 40 руу дөгчиж яагаад 30 руу л орох гээд байна да. Тэгээд зүгээр жоок хэмэр санагдаа. Бүр 20-д хэлчих гэж бодсон ч. Арай болохгүйсэн тий. За тэгэхээр би бол орчуулагч гэдгээ л хэлэх байна. Би хүний сэтгэл өөрийгөө ойлгохгүй байгааг нь эсвэл хоёр хүн бие бинийгээ юуг ойлгуулах гэдэг мэдрэмжүүдээ ойлгуулж чадахгүй байгааг нь орчуулж ярьдаг хүн сэтгэлийн орчуулагчаа л гэж хэлэх юм болоо да. Тэгээд одоогоор бол тийм сайн орчуулагч бас биш байж магадгүй сурсаар байгаа. Тэгээд бүр мэрэгжлийн бүр мундаг болохын тулд өдөр болгон хичээж байгаа. Сурсаар байгаа. Орчуулагч байна. Сэтгэлийн орчуулагч байна гэж хэлээ да. За би сүүл нь одоо би сүүл нь талхал хэлчих те. За болох уу? Болно. За. Чи мэлгэжсэн үү те? Яг энэ нөгөө подкастын маань төгсгөл хэсэг уламжлал байдаг байхгүй. За. Тэрнээс өмнө яах вэ? За хэлчихье те. Тэ нөгөө мета гэдэг угаасаа сэтгэл судлал, сэтгэл зүйчээр сурж байгаа оюутан залуучууд яг энэ салбарыг сонирхдаг хүмүүс угаасаа сонсож байгаа подкаст байх гэж бодож байна. Тэгээд эхлэл бол угаасаа амжилтын 50% байд шүү дээ. Эхлүүлнэ гэдэг бол айгүй гайхалтай зүйл. Тэгээд баяа дээр ч гэсэн одоо чи бичих байх энэ подкастыг одоо санаачлагч юм уу эсвэл те продюсер ч юм уу хөтлөгч ч юм уу тийм. Тэгээд байхгүй зүйлийг бий болгоо гэхээр чамд нэг бодол төрсөн байгаа. Тэгээ энийг ингээ бодтой болгоо. Тэгээд яг үнэндээ нэг вайрал болоод хэдэн 100 мянган хүн сонсоод сохроор дагаад гас илүүгээр яг хэрэгтэй цаг үед хэрэгтэй хүмүүсийн сонсгол гэж бодож байна. Тэгэхээр танаа подкастын хамт олонд да баяр хүргье. Эхний ялцанд бас гайхалтай зүйл байна. Бас одоо тий энийг бол ингээд тасралтгүй урт хугацаанд хийгээрэй гэж хүсье. Тэгээ бас энэ одоо мундаг одоо сэтгэл зүйч найздаа энэ олон жилийн хугацаанд тий одоо миний хувийн сэтгэл зүйч шиг дээрээс бүхэл зүйл дээр ингээд их тийм тусалд өгдөг. Тэгээд ер нь сэтгэл зүй гэдэг зүйл бол өөр айгу гайхалтай зүйл. Тэгэхээр энэ одоо салбарыг одоо миний амьдралд ингээд энэ хүнээр дамжуулж ойлгох ч юм уу ингээд боломж өгсөнд маш их талархаж байна. Тийм учраас бас энэ юу би одоо подкаст сонсож байгаа хүмүүс хэлээ. Сэтгэл зүйчдэр заавал очих ёстой шүү. Яг өсчөнд ордог шиг очих ёстой шүү. Өсчөнд ордогтой адилхан. Тэгээд
бас манай бүжигийн цаг олдохгүй ч гэсэн хүлээж агаад ирж нэг удаа заавал уулзаарай гэж хүсэж байна. Тэгээд бас энэ подкастыг хөтлөгч залууд ирээдүйд бас мундаг сэтгэл зүйч болоорой гэж хүсэж байна. Тэгээд гоё юм хүсэж мөрөөдөрөө муухай юмс ирээдүйд бас бэлждэг учраас. Тэгээд энэ подкастыг сонсч бүх хүмүүст хэлээ. Тэгээ хүнийг ингээд гоё урмын үг сонсох бол бас айгүй чухал. Тэгээд өөртөө бас гоё урмын үг хэлдэг хүн байгаарай. Тэгээд сайн хэрэлддэг мөртлөө хүнийг огт магт чаддгүй шүү дээ монголчууд. Тийм учраас одоо маш сайн гайхалтай хүн байгаарай. Тийм учраас энэ подкастыг сонсож бүх хүмүүс тэ ирээдүйд энэ подкастыг зочин болж ороорой гэж бас хүсэж байна. Энийг заавал хэлье гэж одоо яриг тасалсан шүү. Маш их баярлалаа. За баярлалаа. За одоо манай Meta podcast-ын төгсгөлсөн байна. За тэгээд энэ нөгөө манай Meta podcast-ийн яг уламжлал гэхүүдээ надад зөвхөн нэг юм санаад ирсэн байхгүй юу? Подкаст болгоныхоо төгсгөл үзэгчдээсээ асуулт асууж төгсөв. Тэр нь ямар ч асуулт байж болно. Оролцож байгаа оролцогч маань үзэгчдээс ерөөхдөө асуумаар байгаа асуултаа асууж болно. Тийм. Энэ болохоор сэдвтэй холбоотой ч байж болно, холбоогүй ч байж болно. Өнөөдөр сэдвтэй ямар ч асуулт байж болно. Мэдгүй ягаад ч юм надад зүгээр тийм санаад ирсэн байхгүй. Одоо жишээ нь яадаг чи одоо яар мөрөө ч юм уу одоо хичээлээ тараа явж байгаа хүн төгсөнд явж байхдаа энэ 2 цагийн подкаст дууссан ч байж магадгүй шүү дээ. Тэгээд хамгийн сүүлд нэг асуулт асуучаар ягаад ч нэг л тийм дотн ингээ гоё харилцсан ярилцж байгаа юм шиг надад мэдрэмж өгдөг байхгүй. Тийм учраас тэгэж төгсгөл гоё юм болоо гэсэн тийм санаа надад төрсэн болохоор энэ санааг төвшүүлсэн. За тэгээд хамгийн эхлээд продюсерэгч маань үзэгчдээсээ хамгийн сүүлд асуух асуулт маань. Би сүүлийн үед энэ нэг Будхан кафе гэдэг энэ номыг уншсан. Тэгээ энэ дээр их гоё 3 асуулт байсан. Нэгдүгээр хэм. Та яагаад энд байгаа вэ? Буюу энэ дэлхий дээр яах гэж ирсэн бэ гэсэн атгатай. Тэгээ тэрийг би яагаад энд байгаа вэ гэж асуулт эхэлдэг. Тэгэхээр энэ асуултыг энэ удаагийн подкастт тавья гэж бодлоо. За манай коуч ганц байх. Асуулт сонсогчдоос асуултсан тийм. Сонсогчдоос асуултсан хамгийн сүүл. За та сэтгэл зүйчдэр хизээ сүлд татсан бай гэж асууя. Тийм. Тэгэхээр мэдээж яг тодорхой асуулт хизээ сүлд татсан бай гэх. Тэгэхээр хэрэг очиж үзээгүй хүн байх юм бол заавал очироо гэж хүсье. Удаан хугацаанд очиагүй бол одоо ойрхон очироо гэж хүсье. Огт очиж үзээгүй хүн байвал заавал очироо гэж хүсье. Тэгэхээр миний асуулт бол та сэтгэл зүйчдэр хамгийн сүлд хизээ очсон бай гэж асууя. За ингээд үзэгчтэй сонсогчтой энэ удаагийн Meta podcast-ийн 2 дугаар дугаар маань нийхэн өндөрлөж байна. За өнөөдрийн подкастт маань коуч Гансүх яг үндэ амар олон мэрэгчлээ те. Яг өнөөдрийн дугаарт коуч гэдгээр танилцуулъя. Коуч Гансүх за Meta сэтгэл зүйн хүрээлэнгийн за сэтгэл зүйч продюсер гэгч маань оролцлоо. За тэгээд хамгийн сүүлийн асуулт маань та бүхэн дорто бүрнээ хариулаад за комментэнд ороос хариулж болно. За тэгээд өнөөдрийн подкастыг сонсон та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.